Мөнгөн ивент тэтгэгч Gem International, Хожирт Эрдэс тус, Red Bull Energy Drink, Lotus Farm Кефир тараг, Хекинго цэвэр шоколад, ерөнхий ивент тэтгэгч Намн, хүний хэрэгцээ цум багцсан, Алтан ивент тэтгэгч Их хаадын чулуу, үеийн үед үрийн үр дэвлэгдэх сод бүтээлийг бэдурлан, Алтан ивент тэтгэгч Тэргүүн чансаа, ерөнхий ивент тэтгэгч 5 шар апартмент, чанартай барилга, бат бөх ирээдүй, Алтан ивент тэтгэгч Тэргүүн чансаа. ТV8 телевиз үзүүлж байна. Хүч чадал хаана оршдог вэ? Хүмүүр төгс төгөлдрөлөө тэмүүлж, өөрийн мөрөөдлийн хувилбарыг бодитоор төсөөлж, сэтгэлдээ ургуулсаар байдаг. Сэтгэлийн хүчээр бид юуг туулж, ямар амжилтанд хүрч, юуг бүтээж чадах бол энэ бүгдийн хариултыг бид танд үзүүлэх болно. Богино хугацаанд галбирчих ширүүхэн өрсөлдөөнд эргэлт буцалтгүй нэгдсэн оролцогч хишиг буян. Оролцогч хишиг жаргал. Оролцогч Томоко. Оролцогч Уран заяа. Оролцогч Ариуна. Оролцогч Отгон цэцэг. Тэд бодибилдинг фитнесийн дэлхийн хошин авраг, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин, бодибилдинг фитнесийн спортын гайхамшиг мэдрүүлэгч, фитнесийн дэлхийн авраг шалралт тэмцээний хошин авраг, Аз ТV-ийн авраг шалралт тэмцээний хошин алтан медальт, Ace Chef брендийн үүсгэн байгуулагч, олон улсын хэмжээний мастер тамирчин Ануухайн удирдлага дор 45 хоногийг өнгөрүүлнэ. Цорын ганц ялагчийг Их хаадын чулуу компани 50 сая төгрөгийн үн бүхий шижир авт. 5 шар апартмент барилгын төслийн 50 сая төгрөгийн эрхийн бичиг, нийт 100 сая төгрөгийн шагналт хүлээж байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол чадахгүй, боломжгүй, завгүй гэх шалтгаанаа ардаа орхиод яг одоо бидэнтэй зур. Өөрийгөө шинээр бүтээж, өөртөө хувьсал хий. Энэ бол Ануухайс фитнес шоу. Төгс өөрчлөлтийн төлөө ширүүхэн өрсөлдөөн, бие балдар сэтгэл зүйн хувьслыг харуулах реалити шоуны 6 дахь дугаар танд хүрч байна. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсэж байгаа бол яг одоо бидэнтэй цуг хийв. Энэ бол Ануухайс фитнес шоу. Өнөөдрийн дугаарт цээжний булчин гардаа. 3. Ой, яра. Юу ээ, Томоко, хэд хэлээд байгаа би юу? амьдралын хэм маягаа эрс өөрчлөлгөөр зориг шулуудсан бүсгүүчүүдийн халуухан тэмцэл үргэлжилсэн. Харц булаасан халуухан зочинтой тэд хэрхэн бэлтгэл хийж 22 хоногийн хугацаанд биедээ ямар өөрчлөлт гаргасныг нүдээр үзэж биеэрээ мэдрэх болно. Альва утасны дугаар муугаар аавна гэдэг асуугач ээ. 88 22 хоногийн хугацаанд нийтдээ Өмнөх дугаарт Ганцаараа төрүүлээд явчих юм аа гэд хэлдэг байгаа. Нэгдүгээрт Ягаад альмаа гэдэг. Ингээ өрөөгөөрөө талцаад одоо ингээд нэг практиклаад жаам шиг юм баймаар. тэдний хоорондох үл ойлголцоос улбаатай маргааны эцэст дасгалжуулагч Ануухай өрөөний хамдрагчдыг хооронд нь солих шийдвэр гаргасан юм. Тэр тусмаа байх хэрэгтэй штэ гэж. найз нь. За би чамайг ингэдэг гэхээр хийгээ тий. Оо зүгээр та амарч би. Надад үгүйсэ. 5 жинда энэ. Хойлоо. Сайхан байсан шүү дээ. Хоёулаа жаргалтай байсан. За тэр барай явчөө шиг хол руу өгч байгаа шүү.
Би үлээ. Яа. Нэг мангар олон ловштой үрж байна. Миний зөөгөө нэг гин да. Айлын бэр болох гэж байгаа юм шиг. Айлын бэр болоод явах ч шиг. Миний айлын бэр бол Тэглээ. Миний хүн боллоо даа. одоо нэг зөөзөө. Би гарч Ийш. Нэг ч дуулаагүй каракегаа аваа яваа. Баярлаа. Харамсалтай өрөөнийхөө хамтрагч ингэж гэж байгаа. Манай хамтрагч жоох бөхөмсөндөө болоод болохгүй өрөөгөө солиё гэдэг ам алдчихсан. Өрөөгөө хойлоос дисгүй болоод бүгдээрийг дахиад ихнээс нь дахиад солиод ээлжлээд ингэж байвал байж болж юм багш. За. Амт байхгүй шүү. Аагийн тэгээ очроод гой биш. Тэр хүнээс шалтгаална да. Завсрын хүн болчихсон байна ёо. Яасан? Тийм. Ширүү хараад хараад тийм. За нэг тавилчээ хэлмэ. Манай өрөөнд тавтай морил хоёлаа одоо шинээр нэг өрөөнд хамт байх чинь. Би нэгээ сайн мэдэхгүй танихгүй юм. Тэгээд илүү сайн мэддэг бол илүү сайн таньдаг болъё. Илүү сайн ойлголцъё. Үлдсэн хэдэн хоногоо эвтэн дарамтлалтай хамтдаа сайн өнгөрүүлцгээе. Тэгээд багш ч гэсэн бит хоёрыг эвлэрээсэ гэж хүссэн учраас энэ нэг өрөөнд морилсан байх гэж бодож байна. Тэгээд ихш нь бол тийм нялцгаан хүн бол биш. Гэхдээ хатуу хүн бол биш. Маш зөөлөн. А гэхдээ нялуун зангуу шулуун хүн шүү. За юу. За. Хайдан гадгаад хөнөөрэй. Найдаа шүү. Нэг өрөө нэх болсон. Завсаар илэрчлээ. Одоо гаргаа. Одоо баяртай. За баяртай. Бай. Алагаар. Гаргаа. Бай. 3 минут ч торлоо доо. Би ирлээ. Юу ч юм чамдгүй юм чи. Яа их байнга самбах юм чи. Тааш өгсөн шүү дээ. Оо яхаа тэгэл хүн чинь угаасаа төгс биш шүү дээ. Тэгэл өөр орчинд өссөн өөр хүмүүсийг хооронд нь ингээд байлгахаар тодорхой хэмжээний зөрчил үүсгэн тодорхой. Нэг донд нь ингээд амар сонирн болт юм шүү дээ үгүй. Ингээл нэг олны дэглэмд ороод ингээл яхаар ингээл Надад тэр багшийн өөр мөр бол it's okay. Учир нь дасгаад хийдэг нь манус, торх нь манус. Ашиг болох нь бас манус. Чинээр нь зүгээр би даа дийлэн. Уран зүй дээр сая дээр яриа л ажил. Уран зүй бас зайлал хүүхдэн санаад уйлсан байна. хүүхдтэй амар санаж байна. Гэрээ санаал яана инэ гэдэг юм алгаа хүүгээ бол санаж байна. Гэрээсээ хаал байгаад ерөнхийдөө иймэрхүү байдалд бол ингээд харьцангуй гайгүй тасан цогтсон. Би зингээ хаяагүй 4 өдөр болж юм. Би бүр гайхаад би өгөл хулгайгаар босоод ийм идэх чи би бүр яатсан. Би бүр иймэр л Өлсөд байгаа хэрнээсээ яг өлсөд ирэхээр бүр нэг хэсгээд байж байгаа хгүй заримдаа амар хэцүү юм байна. Яг ингэж амар өсөж байгаагүй юм байна. Би хизээч Охтуудтайгаа хурдын би жоохон гүцэхгүй. Өөрийгөөс анзаарж байна. Амтаар хамгийн санаарыг л дуусгаж байгаа л да. Одоо ингээл яс ярьцгаа бол ингээл дээрээс эхлээд ингээд шууд өөрчлөлт харагдаад явчихдаг. Хүн болгол хараад хөө чи шүүцсэн байна гэдэг. за ямар ч хэсэг шагналаа сайн бол их хаадын чулуугийн 50 саяын алтан гултан байна. 50 саяын 5 шар апартментийн ваучер байгаа гэсэн шүү дээ. би авч л да. Чи хийний хөлөө мэдж байгаа те? Сайн байна. За. Хурдан ялагч болоорой гэж. Одоо өстой яландаа л гэж бодоод байгаа шүү дээ. Тэгэл манайхан дорд ороод бүгдээрээ л яландаа гэл
бодож байгаа? Ер нь ойртож байгаа. Гэтэл болоогүй юм. Энэ бол дөнгөж эхэлж штэ. Зүрх алдарч зориг мохох мянган шалтгаан байсан ч яах гэж эхлүүлснээ санаж ууштай хичээж чадвал зорьсондоо заавал хүрнэ. Үжтэй байгаараа бүсгүйч үү дээ. Бидрийг дэмжиж хамтарч ажиллаж байгаа New Origin-ноос бид нар зөндөө амин дэмүүдийг өгсөн. Жишээ нь эмэгтэйчүүдэд хэрэгтэй одоо ашигт бактери байна. 100% ургамлын гар хартай омега. Тэгээд миний одоо яг өнөөдөр онцлож хэлэх юм нь юу вэ гэхээр New Origin-ийн энэ юу гэдэг юм болоо? Нэр нь мэдэхгүй гэхдээ би эгч нарын бэлтгэл гэж дуудаж байгаа юм. Би одоо сүүлийн үед те подкаст ч гэсэн цэвэршилтийн тухай зөндөө ярьж байгаа. Ер нь 45 наснаас 55 насны хоорондох эмэгтэй хүмүүсийг одоо цэвэршилтийн нас гэж байгаа. Цэвэршилт чинь нэг өдөр болохгүй. Тэгээд даавар энэ тогтворгүй байдал үүсдэг биш юм уу? Тэ? Ариун нэг хэлдэг. Ялангуяа сэтгэлийн савлгаа гэх юм одоо нөгөө гинт гомддог, ууралдаг, уйлдаг тийм одоо нас болчтیں۔ Тэгэхээр тэрийг бас урьдчилан сэргийлэхийн тулд энэ нөгөө дааврыг тогтворжуулах энэ бүтээгдэхүүнийг хэрэглэхэд тохиромжтой биш юм уу? Орой болгоныг ажилтаа болсон. Алтныхаа үнийг орж хардаг. 41%-аар өссөн байна. Ногоон тэмдэгтээ харагдж байгааз. Би чи нөгөө алтаа битээр нь авцсан. Тэгээд удахгүй аппликейшн руугээ шилжүүлчихье гэж бодоод байгаа. Тэгээд алдан малдан гэж санаа зовхгүй. Тэгэхгүй болохоор бас ингэ дасгалаа хийчихэд эрэхтэй нөгөө алт минь байранда байна уугүй юу гэж санаа зовх гэж тий. За сайхан амраарай. Монголын тур руу орж үзье. Одоо өвөл болно. Хичээл сургууль амарна 12 сард. За ингээд ирэхээр манайхан чинь бас хүйтэн сэрүүний улиралд гадагшаа дотгошоо их аяллаар явдаг. Миний хувьд бол Турк явж үзээгүй. Сингапур бас явж үзээгүй. Ямар нэгэн байдлаар шавууныхаа дараа ялагч болчих та. Баяраа тэмдэглэлд нэг тийшээ аялах төлөвлөгөөтэй байгаа. Сингапур, Малайз аялалыг гараад ирлээ 8 өдрийн хөтөлбөртэй. Эдний хувьд маш олон орноор аяллаа хөтөлбөртэй юм билээ. Аз болон Европын орнуудаар аль алинаар нь аяллаа хөтөлбөрүүд гардаг. Тэгээд яг тусгай аяллаа хөтөлбөрийг бас гаргадаг юм билээ. Хэрвээ яг эдний хөтөлбөрт байхгүй тийм газараар би хэрвээ явахыг хүсвэл хэдэн хүнтэй, ямар бүрэлдэхүүнтэй хаашаа явмаар байгаа гэдгийг хэлээд эднийхэр хөтөлбөрөөр гаргуулад явчихвал зүгээр юм билээ. За оны өмнө гэх юм бол 11 сарын 25-наас 12 сарын 2-ны хооронд байна. За энд бол би угаасаа амжихгүй. 12 сарын 2-ноос 12 сарын 9 хүртэл байна. За энд бас би амжихгүй байна. Би бол он гараал явах юм. Аялал, амьдрал түүх бүтээдэг. Тийм учраас залуу байгаа дээрээ, боломж байгаа дээрээ цаг хугацаанд болж өгдөм бол та бүхэн аялж байгаарай. Аялал бол амьдралын хамгийн үнэтэй дурсамжийг таны оюун санаанд үлдээдэг гэдгээрээ дахиж мартагдчихгүй, юугаарч үнэлцэхгүй юм сайхан зүйл байдаг. Тийм болохоор та бүхэн Монголиа төрөөр сайхан аялаарай. Ингээд эхлэе даа. Харин өнөөдөр хоёр дангийн өглөөний цай бэлдэх ээлж. Тэр угаана би. За чи надад угаач. Чин тэгвэл юу чи өндгөө шарчи. За тийм. Тийх үү? Тэгээ. Айлдан помидор нь байж байна. Сармас. Гэхээр тарган тэнд байж байна. Багшийн гарын хоол ч бас гоё амттай байдаг шүү те. Багшийн гарын хоол. Нүдэлж шарах уу? Дэлбэлж шарах уу? Омеганий орц сайтай тус гэсэн шүү дээ. Тэгээ ингээ орц морцууд нь янз янз юм. Итали юм байна. Италийн ойл юм
утгасан юм бэ? За эндээс нь аваад хийчихье. Ерөнхийдөө өндгөө шарахтаа энэ оливын тасыг хэрэглэсэн. Энэ угаасаа нөгөө нэг зарим оливын тасыг шарсан ургасан юмд хэрэгэж болдгоо гэдэг. Энэ харин нөгөө болдгийм билээ. Авста өндгөө шарж бишээ санаж шүү. Нөгөө хотгор нь хаана вэ? Бас юуны хотгор. За чи хийжтэй утга гэдэг нь шүү дээ. Лок гэдэг брендийн утга гамбан саяраар хийхэндээ. Өө эн чи янзын гоё ирчтэй юм байна. Ир сайтай нөө. Айгуу гоё юм байна. Утга сайн иртэй байх хоол урамтай шүү. Тийм ээ. Бүркигөр нь томоор нь хэрцсэн дээрээстэй. Тих томоор нь хэрчиж годоор нь. Гэсэн чи урлаг орно өстэй. Хүүхэн өөрийнхөө л хэрчдэг. Хоёулаа өөрсдийнхөө онцлогоор хийдэг хөө. За энэ утгаар бол зүгээр хоолыг бол хийх юм бэ нөө. Урамтай юм бэ. Тэгээ нүдэлж шарлаа штэ би одоо ингээ харж байгаа. За одоо наадах жилийн хэл гоё урлагтай л одоо жоохон урлагтай тавиад хоёулаа бас нэг жоохон ийм их ажил тавихгүй ихчээ. Ихчийн юм уу гаргаж таа. Бодно штэ нэг бас хайр үзүүлээ гэж байна. Ихчийн хайр халамж бас нэг за бас тийм эзэгтэй хүний бас нэг гарын уур үзүүлээд нэг тавгаж мавгдтай. Бас нэг эдмээр байгаа хорхоо морхоог нь хүргэлтэй. Ааха. Одоо чи бүр яг гэртээ очих юм бол хамгийн түрүүнд юу идэх юм бэ? Би юу? Би амар гоё ясны шүл уумаар нэг хөвшин шил. Янзтай ясны шүл. Янзтай ясны шил ч янзтай л юм билээ. Хамгийн гол нь гэртээ очиж явахын даваа тал нь давстай ууналтай. Бас гоё юм. Манай наад тонооч харин өлөвчтэй хиймэн байцгүй нөө илүү тийм нөөцлөгч бодистой шүү дээ. Тийм бодисгүй гэсэн. Тэр нь хамгийн гол нь даваа тал тахгүй. Тэгэхээр сүүлийн үед нөгөө лаазалсан хүнснүүд чинь дандаа нөгөө нөөцлөгч бодистой гэдэг болохоор бас тэр чинь айгу том асуудал байна. Яа, энэ нулимс гоождох юм. Чи тунаа хараад нулимс гоожно гэж байхгүй. Тэгэхээр чинжүү минжүүнд бүр авч штэ. Бүр чинжүүгийн дээр нь гаргаад тавьчих. Эдгээр бас хараг. Харин тийм. Одоо тарга юм штэ. Энэ соус чинь омега байхгүй юу? Кефир тарга өгнө гэж байгаа штэ. Тий, кефир тарга над жижиг аюунуудтай гэдэг чинь. За ингээд янзын бидтэй. За ингээд бит хоёрын октодтой бэлдсэн, гişнэрийн зүгээс бэлдсэн өглөөний цай инхүү бэлэн боллоо. Тунаа загстай. Golden Prize-ийн халуун ногооттой тунаа загсаар бэлтгэсэн, өгцийн помидортой, шарсан өндөгтэй, алимтай, ийм сайхан өглөөний цайгаа кефир тарагтайгаа хамт ингээд бид нар бэлтлээ. Энэ Russell Hobbs-ийн энэ бүтээгдэхүүнүүд ер нь айгүй сайн чанартай бүтээгдэхүүнүүд байдаг. Гэсэн дээрээс бид нар талах мадах шарж болно. Ер нь янз янзын ялангуяа нөгөө панкейк мэг гэдэг чинь панкейк хийхэд зориултай юм шүү. Дотор тал нь. Ер нь бол юуд бол юу шарж болно. Өндгөө ч гэсэн юм хэлбэртэйг шарж болно. За тэгээ хажууд нь тэр сайхан ундаанасаа бас аялла тавьчих хоёлаа. Бодож байна уу? Бид нэр ингэж эрхлүүлэх хэрэг байгаа юм уу? Зүгээр. За яг өглөөний цай юм байна гэдээ олон хүмүүстэйс. Ганц өглөө хийж бас эрхлүүлээ л да өөрхий. Энэ янзтай ясны шилний эний чи бас өглөө ингэж шууд уучч болдог гэдсэн. Наа чин зүгээр юм жижиглэнгийн байхгүй шууд энийг ингээд аягандаа хийгээл дугаар. Харин нэгэд ах шиг амар. Өглөө тий хүүхдүүд хичээл сургуульд явахаас өмнө өглөөний эзэгтэй нарын ажлыг хөнгөвчилж байгаа юм л да. Тий. За ингээд ойрын он жил галтан хоноо өртөөгөө. Хоёр хүн ямар ч гэсэн өглөөний цай бэлдлээ. Тэгээд гоё байна. Тэгээд энэ хэрглэж байгаа гол нь энэ хэрглэж байгаа бүтээгдэхүүнүүд нь их гоё болохоор манай яшиг энэ хутганы эрийн гайхалтайг нь надад гайхуулаад би нэг үзэтгэв. Тэг. Наа ч угаасаа аягүй гоё юм. Энэ миний өөрөө бас юм ирчих шүү. Оо тийм бэ тий. Энэ аягүй гоё утга байна. За тэгээ бид хоёр одоо ингээд дүүнэртээ өглөөний цагийг бэлтчихлээ. Тэгээд одоо дүүнэрээ ачиж энэ сайхан гараараа хийсэн
өглөөний цайгаар нь одоо тасаглуулъя да. За тэгээ хамтарч ажиллах сайхан бай да. Оо сайхан байлаа. Нэг тэмэрчээ. Батны дуран дээр болохоор бичлэг хийхгүй арсан илүү зүгээр хаа. Өглөө бид нэр өмнөд нөө шовторч шүү дээ. Хамтрагч байгууллага Mongolian Tour, Вүүлэ нүүрс ус садлагч, Орхон Beauty Salon, ус арчилгааны доктор Melaxin брэнд, New Origin брэнд, ерөнхий ивент төгөгч Намн хүний хэрэгцээ сум багтсан. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Хамтран зохион байгуулагч Го Гуаша, Анд Medical Center, E-Studio. Алтан ивент төгөгч Golden Fries, Тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлнэ. Янзтай ясны шил. Дахлаагаа дэмж эрдсээ нөх. Алтан ивент төгөгч тэргүүн чансаа. Эрэлж ар хүүшийн ам. Премиум болор resort. За бид нар энд ирээд ерөнхийдөө 20 гаруй хонцсон. Тэгээ ард медикал яваад дахиад шинжилгээнд орох гэж байгаа машинууд ирсэн. Яа. Оролцогчд маань 22 хоногийн хугацаанд идэвхтэй дасгал хөдөлгөөн эрүүл зөв хооллолтыг амьдралынхаа салшгүй хэсэг болгосон. Тэдний эрүүл мэндийн байдал ямар байгааг нягтлцгаая. Улаанбаатар хот Анд Medical төв. Сайн байцгаана уу? Сайн уу? За бидний анхны үзлэг шинжилгээ хийснээс хойш 21 хоног хугацаа өнгөрсөн байна. За өнөөдрийн хувьд бид нэр цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээгээ давтаж үзнэ. Мөн биохимийн шинжилгээнээс элэг, цус, нойр, булчирхаа, сахар, за өөх цусны солилцооны шинжилгээнүүдэд давтаж үзнэ. За мөн хөвлийн эхо, бамбаа эхо, зүрхний бичлэг, за эмчийн үзэлгүүдэд бүтээлээ давтаж үзээд анхны үзлэг шинжилгээнээс хойш бидний биед хэрхэн өөрчлөлтүүд гарсан байна гэдгээ үзье. За шинжилгээ эхлэхээс өмнө дотрын эмч маань хүн болгонтой нэг бүрчлэн уулзаж бэлтгэл сургалтын үед та бүхэнд гарч байгаа одоо биедний илэрж байгаа хямрал ч юм уу те одоо өөр өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл аваад энэ одоо бидний төлөвлөсөн үзлэг шинжилгээнээс нэмэлтээр шаардлагатай шинжилгээнүүдээ хийхээр төлөвлөсөн байна. За ингээд бүгдээрээ тавтан үзлэгтээ орцгоё. За баярлалаа. За доош. Өвчөө би торцсон байна уу? Байна. Ташаа. Миний гэсч жоохон торох гэж ярих авч яа. Чиний зайгүй турхаар гасан. Тийм үү. Талгай камер ингээ. Чиний зайгүй турхаар гасан баха. Баярлалаа өвчөө. Хоолойны саас тэрэгтэй давгүй ямар нэгэн чих ямар болон талаас одоогийн байдлаар өвдөж зөөрсөн хүчин мэгтэй юм л халга ба шүү. За. За зүрхний бичлэгт орох гэж байна. Зүрхний бичлэгт орохын тулд хувцас тайлдаг. Зураглагч маань эрэгтэй эмэгтэй байсан ч гэсэн баяртай.
хоёлаа бас ингээ хотоодны зовир байгаа учраас улаан хотоодны дуран хэлхий. Зовир байхгүй. Өөрийнхөө хувьд бол нөгөө хоол шинэхгүй байгаа бас тийм зовир байна гэсэн учраас юм ч бол дахиад дургу байгаа тийм. За тэгээд хоёлоо унтуулгагүйгээр дурандуулчих гэсэн шүү дээ. За тэр хоёлоо дурандаа орцгоо. Уба. За очоо шууд хотоодны хэстэй. Хампай. Бид нар хоолоо авчиад идэж чинь багш маань өчигдөр биднийг өглөө шинжилгээтэйгээд шөнө бидний хоолыг хийгээд шилэн савнд хийж өгсөн. Энэ шилэн савыг намангийнхан биднэрт бэлгэлсэн дотор нь одоо ингээд юм хийлээ гэхэд бактери үржигдгүй юм байна. Гадагшаа гарахад дандаа л энэ шилэн савтайгаа найзтайд нөхөрлөл явж байна да. Намангийнхантаа баярлалаа. Ах дөрөө да хотоодны дураа хийх чинь. Ийм ортод ингээд оруулна. Хотоодны дуран дээр болохоор бичлэг хийхгүй байсан илүү зүгээр хаа. Яаж нөгөө юу өгсөн юм чи? Яа. Унтлагчтай орсон юм уу? За. За. Тэг өвдөх мөдрөмдөгч байхгүй байна. Ямар ч юмрх өвдөх муухай мөдрөмж байхгүй. Их найс юм билээ. Өгөө би ингээд миний ингээд өтнөө зэд хийгээгүй энэ тэр хамаа айдастай нэг эм орт гоораас аваад амт чинь чихнэ гэж бодож ирсэн чинь юу ч мэдгэцсэнгүй. За манайхаа өнөөдрийн 2 дахь давтан үзлэг шинжилгээний маань онцлогоо үзлийн хэсэг маань ингээд дуусж байна. Одоо хэдүүлээ лабораторийн шинжилгээнийхээ хариуг хүлээх зуур, өндөр ачаалтаа бэлтгэл хийгээд хөлсөөрөө бас эрдэс их алдж байгаа учраас дотрын эмчийн зөвлөмжийн дагуу эрдэс тусгал эмчилгээг манай хэвтийн эмчлүүлэх тасаг руу гарч хийлгэцгээе. За намайг дагаваарай. За манай хэвтийн эмчлүүлэх 20 ортодны тасагт байгаа. За хэдүүлээ 3 нийшээ ороод 302 номерын өрөөлөө орчие. За та 3 хэдүүлээ энэ тийш орё. Хайла шүгэр мамига голдан гой хамгаалаад өгчий. Унти. Өглөө бид нэр эрт тасны өмд боо шоотсон шүү дээ. Ор манад баярын чимээ Энэ бүрэн бүтэн хугацаа 24 онд үргэлжлүүлээд 26 оны 4 сард дууссан шүү зэ. За. Витамин D-ийн тийм булчингийн мас нэрнэ. Ямар учиртай тусал явж байгаа юм гэхээр алоны амино ацид гэсэн нэртэй тусал байгаа. Энэ яг гэхээр алоны глутамин, амино ацид гэдэг тусал нь болохоор хоёр үнд найрлагатай байхгүй. Глутамин нь болохоор уургийн өндөг, сүү, махан гэхээр агуулгаддаг уург байгаа. За энэ туслыг тариагаар хийгээд өснөөр ямар үр дүнтэй юм гэхээр ерөнхийдөө глутамин гэдэг уург маань болохоор булчинд чөлөөт хэлбэрээр агуулгадчихдаг. Тэгээд дасгал хөдөлгөөн хийх үед одоо булчинд маш хэмжээний уург хэрэгтэй болж идэг. Тэрийг нь дэмжиж өгдөг тасал байгаа шүү. Та бүхэн нөгөө удаан хугацаагаар дасгал хөдөлгөөн хийсэн тамирчдад зөвлөгддөг тасал байгаа шүү. Булчингийн масыг нэмэгдүүлж өгдөг. Өсөлтийн даврыг тодорхой хэмжээг өсгөж өгдөг байгаа. Тэгэхээр нөгөө булчингийн мас нэмэгддэг гэсэн. Мөн амин хүчил агуулгадж байгаа учраас нөгөө ядрах солидох тамирдах зөөрийг багасгаж өгнө. Та бүхэн үргэлжлүүлээд бас нөгөө эрдээс нөхөх тасал араас нь зөвлөгдсөн байгаа. Удаан хугацаагаар дасгал хөдөлгөөн хийсэн хүмүүс төр хүйс их ялгардаг учраас бас бочин шүрмэс ангирах зөвөр илрээд идэг. Тэр зөврийг бууруулах зорилгоор эрдээс нөхөх тасал зөвлөгдөж байгаа.
За та нарт амжилт хүсье. Баярлалаа. Өстой гоё тусал байна бид нарт яг хэрэгтэй. Ховслын төлөөх аялал эхэлсэн мөчөөс хойш 22 хоног өнгөрчээ. Нарийн хоолны дэглэм, ачаалал өндөр бэлтгэлийн горимч хилдсэн бүсгүүчүүд маань ядарч сулдж буйн дамжиггүй. Дархлаагаа дэмжиж тамир тэнхээгээ сэргээгээд авдаа бүсгүүчүүд минь. За яаж ийгч тусал хийлгээд Туслаа хийлгээд янзтай ясны шүлээ угаад сайхан л байна. гоё тий. Янзтай ясны шүл яг юу шиг юм сүү шиг амттай юм а тий. Сүүтэй цай шиг юм шиг. Өвтгөн болохоор тэгээд байгаа юм. Дээр нь давс хийгээл. Тий бид нарт бол нөгөө Давс хийвэл бид нар угаасаа амт нь бүр гоё болно шүү дээ. Одоохондоо бид нар давсгүй ууж байгаа болохоор яг тийм сүүтэй цай шиг юм шиг тэгж амтдаг. Гэтэ тийм нэг хоол идсэн юм шиг болж байгаа зү цаанд нэг тийм өвтгөн. Тэгээ яг хөтэ бид нар шиг ингээд дархлаа нунаад ядраа дасгал сургалт хийгээд тусал тариа хийлгэж байгаа хүмүүс янзтай ясны шүл шиг сайхан юм хараа. Толгой болгоо. За баярлалаа. Сайхан туслая ч гэсэн баярлалаа. За гоё болчлоо. Баярлалаа эмчи. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. За тэгвэл ерөнхийдөө бол таны хувьд бол дайжгүй явж штэ. Сөргөний хэмжлэгээ хийгээл зөв шингэлэх юм явал явахад цааш тасалбалгүй. Тий. Тэгэхээр танд бол тасал хөдөлгөөн зогч юм гэсэн үг. Айгуу сайхан сахар бүр айгуу нормын хэмжээнд л төхөөдрч байгаа. Нэлээд сайн буурсан үзүүлэлттэй явж байна. Бамбаа бочирхан дааврын нөхцөл нэлээд өсөж явж байна. Тэсэж дааврын хэмжээ ихсэн. Тэдүүрээ буурсан явж байна. Бамбаа дутагдал яг хизээ орчлогдсон лээ. Одоо 10 жил болж байна шүү дээ. Одоо тэрийг ууж байгаа юу? Одоо тэр юунд ороод өнөө өөгс тагч ууснаас аваад уусангүй. Тэр нь хизээнээс уугаа бүгсэн лээ. Одоо чинь 20-оос эхлээд үү? Хоёлаа бамбаа дааврынхаа нэг уух болтгоо. Дааврын дутагдaltaй учраас даавар зөвхөн ууж иж нөхөө хэмжлэгээр ууж иж цаашдаас нь турах процесс ч гэсэн бамбаа дааврын дутагдaltaй учраас бодис солилцоо ширчдэг. Тэгэхээр үжигийн хавтал сөргөлөө үзүүлдэг гэсэн. Тэгэхээр дааврын нэг бол уун шүү за. Хоол хүлээж яхан цагцлаад идээд явхад болно гэсэн үг. Цаашдаа бас л нөгөө дасгал хөдөлгөөн хийж торны хэмжээний дотор өгөх болж байгаа. Илгэний өрөвсөл илрээгүй, цусны үүдийг өрөвсөлгүй, цус өтгөрсөн зүйлгүй, нойруулч хурцар өсөлгүй, бөөрийн үйл ажиллагаа хийвийн цусны сахар хэмжээ хийвэн үнэлтэд явж байгаа. Тэр хоёулангийн хувьд бол нэмэлтээр зөвлөгдөд байх хэмжлэгээ байхгүй, дасгал хөдөлгөөний үргэлжлүүлээд хийх болохоор. За. Ховслын төлөөх аяллаа дараагийн зогсоол гэрэл зургийн цогц үйлчилгээ үзүүлэгч E-Studio. Тэд яг одоо 22 хоногийн хугацаанд өөрийн гадаад төрхөндөө гарсан өөрчлөлтийг гэрэл зургийн хайснаа мөнхлөх гэж байна. Харин үр дүнг нь хэдхэн хормын дараа хамтдаа үзцгээе. За ингээд болчихсон. Альва утасны дугаар муугаар аавна гэдэг асуугаач ээ. 8880. Хөвөрөл шүү.
22 хоногийн хугацаанд нийтдээ Алтан ивент төгч их хаадын чулуу үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгч тэргүүн чансаа. Алтан ивент төгч Golden Fries тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлэн. Янзтай ясны шил. Дархлаагаа дэмж эрдсээ нөх. Ерөнхий ивент төгч Аз Motors. Үлгийн сайныг унан байж танина. Хамтран зохион байгуулагч Го Гуаша. Анд Medical Center. E-Studio. Ерөнхий ивент төгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Хамтрагч байгууллага Mongolian Tour. Вүүлэ нүүрс ус садлагч. Орхон Beauty Salon. Ус арчилгааны доктор Melaxin брэнд. New Origin брэнд. Алтан ивент төгч. Их хаадын чулуу. Үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Ерөнхий ивент төгч намын хүний хэрэгцээ цум багтсан. За би ер нь сүүлийн үед кафенд хэрэглэхэ болсон. Урд нь бол дандаа нөгөө energy drink дандаа бараг өдрөө болгон шахуу уудаг байсан. Тэгээ одоо бол кафена ирч хүчээ ер нь кофегаар авдаг болсон. Тэг ер нь бол миний өдөрт уух тун болол нэг аягаас хэтэрдэггүй. Сайн төрлийн кофе уухын тулд сайн одоо чанагчаар чанах хэрэгтэй байдаг. Тэгэхээр миний хувьд бол номын супермаркетд худалдаалагддаг. Одоо энэ Russell Hobbs гэдэг английн брендийг хэрэглэдэг. За энэ брендийн хамгийн том одоо давуу тал нь бол Англиас ирж байгаа учраас маш сайн чанартай. Дээрээс нь бас өнгө үзэмжих гоё. Би ерөнхийдөө нэг юм классик өнгөнд дуртай. Тэгээд өнгө нэг таалагддаг. Дээрээс нь авсаархан тэг бүр ингээд тэрэлжид хүртэл премиум болор дээр авчирсан нэг одоо миний хувьд бол хамгийн дотны анд маань олж өгч байгаа. Гадаа хүүтэн болцсон байна. Өнөөдрээс жоохон даарад халуун кофегоо сайхан чанаад уучлаа. За гарлаа шүү би. Явлаа. Хувцас солил нэрээ. Юу гэж юм хувцастай бэлтгэлээ хийх үү? Хэрэгээс хувцас сольчих. Та хэд маань дандаа надад одоо өрөөнөөс маань хөөгддөг. Одоо та хэд маань гарнуу да. Би кофегоо уулаа. За гарцгаа. Тэрэлж ар хүүшийн ам премиум болор resort. Бэлтгэлийн 22 дахь өдөр. Зя өнөөдрийн бэлтгэлийг ирч хүчтэйгээр эхлэе. Хоолон л гой хөнгөр шингэр гой болж байгаа болохоо харин би тэгээд дээр хүмүүсээс жоохон урам авж байна. Зарим хараад ирж байгаа хүмүүс ээж л хэлээд байх тийм. Тэр мэрийг одоо ноогш штэ. За дасгал хөдөлгөөн өнөөдөр ураад үгүй. Өглөөний минь сайхан амарцгаав. Өглөөний амарцгаа. За өстой гоё харагдчих штэ. Үр гоё болсон байна. За өнөөдөр ямар өдөр байлаа охтууд аа? Дундын хэмжилт. Дундын хэмжилтийн өдөр тийм ээ. Та хэд маань бэлтгэлдээ ороод нийтдээ 22 хоногийг одоо багшийнхаа заавар зөвлөгөөгөөр даван туулж чадсан байна. 22 хоног ингээд өнгөрцөн байна. За тэгээд та хэд маань 22 хоногийн хугацаанд маш сайн үр дүн гаргасан байх гэж багш найдаж байна. Өргөжлөлөө хэдүүлээ хэмжилтэндээ орохоос наан багш нь Ant Medical-ийнхаа шинжилгээний хариуг та хэдтэй танилцуулъя гэж бодож байна. Ant Medical-аас маань эмч маань ирсэн байгаа. Ингээ хэдүүлээ эмчигээ хүлээж авъя. За Ant Medical эмнэлгийн зүрх судасны эмч дааж аргал эмч байна. За бүгдээрэнд нь шинжилгээнийхэн давтан шинжилгээг нь болон хамгийн эхлээд шоу эхлэхэд өгчөөсөн шинжилгээг нь харьцуулаад эмч нь тайлбарлахаар авчирсан байна. Бүх оролцогч маань хамгийн эхлээд цус шээс, биохим, илэгний ВЦ вирус, тэгээ биохимийн шинжилгээнүүд бол тэгээ хевлээ яхаа болон илэгний өөхөлт энэ төр бол өгсөн байгаа. За энэ дээр хамгийн ихний өгсөн шинжилгээнд дэр хишиг жаргал оролцогчийн хувьд болохоор анхаарах ёстой зүйл гэх юм бол хоёлоо шээсний ерөнхий шинжилгээнд дэр уураг нийт нэмгээр алдчихсан буюу бөөр бол өрөвсөлтөй
гарсан. Тэгээд хөвлөө явахад болохоор илэгний өөхөлттэй гарсан. За тэгээд тавтан өгсөн шинжилгээнд дээр за бөөрийн үйл ажиллагаа маань бол засраад уураг алдалт бол байхгүй болсон. Уураг алдалтгүй болон өрөвсөл бол засарсан. За тэгээд өөгцсний солилцоо холестерин болон элдэл ичтэл гэдэг үзүүлэлт маань бол засраад хэвэн болсон байна. Баяр хүргэе. Илэгний өөхөлт бол сайн бууж ирсэн байна. Эцүүд маань болохоор хэвэн байна. За уран заяагийн үед бөөрийн үйл ажиллагаа маань бол засарсан, уураг алдалт бол байхгүй. За хотгон цэцэг оролцогчийн хувьд багшийнхаа завраар хоолтоо бол үргэлжлүүлнэ. Өөр анхаарал татах зүйлүүд нь бол харьцангуй гайгүй. За гişиг буянгийн хувьд ичтэл маань бага зэрэг өндөр. Бусдаар бол хэвийн тэгээд өөхөлт илэгний өөхөлт бол буурсан үзүүлэлт бол байна. Баяр хүргэе. Вау, манай ариун хаттай. Мэллэн жижигсэн харагдаж байна. Ер нь бол эмчийн хяналтанд бол байдаг те. Им бол удаг тэрийг төрхөө хугацаанд зогсооцсон бамбан дааврын Т4 болон Т9 гэдэг хоёр үзүүлэлт маань бол өндөр гарсан байгаа багшаа. За тэгээд илэгний өөхөлт бол тодорхой хэмжээгээр хуваар бол буурж ирээд тэгээд цусны ерөнхий шинжилгээний өрөвсөл бол 15 та байсан бол хоёулангийнх нь хувьд 8 лөө ороод хэвэн болсон байна. Тэгээд судасны дотор байдаг өөгцсний солилцоо триглицерид, холестерин, элдэл, ичтэл маань эхний өдрийн шинжилгээгээр дөрвөлээ бүр ингээд маш өндөр байсан. Нэг дахин өндөр байсан бол триглицерид маань бага зэрэг өндөр, бусад 3 үзүүлэлт маань хэвэн болж ирсэн. Тийм өөрчлөлттэй үзүүлэлттэй байна. Хамгийн сүүлчийн оролцогч маань Томоко. За хоёулаа хамгийн эхний өдөр өгсөн шинжилгээнд дээр юу асан? Сахартай гарсан бит хоёр. Сахар маань 4-6 хооронд иж хэвэн гэж үздэг бол 15 та гарсан. Шээсний хүчил бага зэрэг өндөр гарсан. За тэгээд давтан өгсөн шинжилгээнд дээр бит хоёр өөгцсний солилцоо болон хэвлээ өөхөлөлт бол тодорхой хэмжээгээр бол буусан байна багшаа. Энэ бол аюу сайн. За тэгээд өөгцсний солилцооноос элдэл болон ичтэл нь бол бас ингээ буугаа явж байгаа. Нөгөө үзүүлэлт маань бол хэвийн тоондоо орсон. Сахар маань болохоор 15 та байсан бол 8.9 л орсон. Энэ бол өнөөдрөөс эхлээд манай оролцогчид маань тус тустай хоолны системээр явъя. Одоо ариунагийн маань хувьд бол бас сүүлийн хэд оноо жоохон бүлжгөөд хоолндоо одоо ингээд тасахгүй огцом одоос махны хэрэглээ жоохон уурганы хэрэглээ ихтэж байгаа учраас тохирохгүй байгаа гэж үзэж байгаа. Гэхдээ бол тодорхой хэмжээнд уурга авах хэрэгтэй. Тэгэхээр оролцогч ариунагийн хувьд одоо булан төрлийн мах идэхгүй. За аль болох цагаан төрлийн махаа ашиглаад дээрэс нь одоо ногооноосоо илүү төлөв уурга аваад явъя гэж өгшин бодож шүү болох уу? Баярлалаа багшаа. За дээрэс нь оролцогч Тобокогийн хувьд бол бас ерөнхийдөө эмчийн маань хэлсээр улаан төрлийн мах идэхгүй, цагаан төрлийн мах идэрэй гэсэн. Манай бас нөгөө спонсор байгууллага байгаа Тунаа тийм ээ. Тунаагаа хоёлаа идэх явах уу? Дагсан дуртай юу? Дуртай. Баялаа тэгвэл өдрийнхөө хоолн дээр нөгөө Тунаа маань нэг тэнцээгээ аваад ирээч. Энд байгаа шүү дээ. Наач. За эзэн минь яваач өгч. За тэнцээ бас Хикогогийн шоколад байгаа хар шоколад 100%-ийг наваад өгч шүү дээ. За Хикогогийн 100% шоколад байгаа оролцогч ариунаад маань өгөөрэй. Би юу болоод байна вэ? За баярын чимээ. За оролцогч ариунагийн хувьд бол сүүлийн хэд хоног бас хоолоо сайн идэж чадахгүй байсан. Тэгэхээр өнөөдөр бэлтгэл орох гэж байгаа учраас ирч хүч авах хэрэгтэй. Тэгэхээр яг одоо задлаад оролцогчтой харуулж байгаад нэг хар шоколад идээ үзүүлэх. Ганцаархнаа. Хоолоо сайн идэх авч идээд. Нэг идэж. Ирч хүч орно. Энэ ид чи хоолоо идээд явж байгаа маш их ирч хүчтэй хүн байгаа. Би дотор нь гарч чаа. Бүчгөтэй нөө. За 6 оролцогчдын маань хувьдлангууд тодорхой хэмжээгээр бага өөрчлөлтүүд бол гарсан. Энэ маань болохоор богино хугацаанд гарчдаг өөрчлөлтүүд бол биш. Ялангуяа бүгдэнд нь бодис солилцооны алдагдaltaй, тэгээд сахартай, бөөрийн өрөвсөлтэй, за дээрэс нь тулаатай, бамбан дааврын өөрчлөлт гэдэг маань энэ ерөөсөө л ингээд бидний амьдралын туршид одоо буруу амьдралын хөвшлээс бий болдог зүйлүүд. Гэтэл энийгээ одоо шоунд ороод урьдчилан сэргийлэх шинжилгээнд ороод бүгдөө эрт мэдээд за дээрэс нь багшийнхаа заавраар дасгал хөдөлгөөн хийгээд за тэгээд хоолтон дээр анхаараад 100% одоо ингээд эдгэрээ зүгээр болох боломжтой зүйлүүд байдаг болохоор бүгдэнд нь одоо баяр хүргэе.
За тэгээд анд мэдгэлийн эмчтэй баярлалаа. Одоо өргөжлөлөө хэдүүлээ бэлтгэлтэй орох уу? Та бүхний маань голын хэмжилт ирсэн байна. Шоу эхэлснээс 22 хоног өнгөрсөн байна. Тэгээд та хэд маань 22 хоногийн хугацаанд ямар үр дүн гарсныг үзэгчд болон одоо багш нь маш их төсөө ядан хүлээж байна. Ингээд хэдүүлээ хэмжилтэндээ орцгоё. За өнөөдрийн дасгал сургалтыг хамтдаа явуулахаар дээрэс нь та бүхний маань хэмжилтийг бас авахар хүндтэй зочин ирсэн байгаа. Эрэгтэй зочин урих уу, эмэгтэй зочин урих уу? Эрэгтэй тий. Яагаад вэ? Яагаад тэгэхээр тойргийн хэмжилт тийм шүү дээ тий. За тэгэхээр өнөөдрийн маань голын хэмжилтийг хийхээр дээрэс нь өнөөдрийн бэлтгэлийг удирдан явуулахаар 369 community-гийн үүсгэн байгуулагч Өгөөмөр Заяа маань ирсэн байна. Фитнесийн коуч. За дээрэс нь 369 community-гийн үүсгэн байгуулагч Өгөөмөр Спортын сахилга бат, урам зориг, эерэг хандлага, дотоод өөрчлөлтийн хүчийг залуус түгээгч OG Dark Sport. Эерэг энерги, хүчирхэг санаа, тууштай байдлын бэлэг тэмдэг болсон тэрээр өөрийгөө хөгжүүлэх үзэл санааг олон мянган залуус түгээн дэлгэрүүлж, хөдөлмөрч зан чанараараа олон мянган залуусын үлгэр дуурайл болсон. За тэгэхээр өнөөдөр шоу маань эхлээд голын хэмжилтээ хийх гэж байгаа. За манай оролцогчтой маань хувьд бол 22 хоногийн хугацаанд одоо премиум болор resort дээр байрлаад миний дасгал хөдөлгөөн болон хоолны системтэй ингээд үр дүн гаргаа явж байгаа. За тэгэхээр Өгөөмөр Заяа өнөөдөр манай охтуудыг одоо метрээр хэмжээ штэ. Хэмжүүлэх юм уу яах юм? Багш нь хэмжих юм уу? Энээр хэмжүүлэх юм. За сонгоорой. За багшаар анх багшаар хэмжүүлнэ гэсэн урагшаа алгач. За зочин Өгөөмөр Заяагаар маань хэмжүүлъя гэвэл бүгдээрээ урагшаа алгачих. Байна уу? За. Би хэмжээр арай нарийнхан болно гэсэн үг үү? Яах юм энэ ч 22 хоногийн хугацаанд бас юм гоё сахалтай, царайлаг юм гоё залуу хараад инээд алдаад байна. Одоогоос нэг та дий чинь талдаа орсон болохоор замын чинь тал бол ингээд дууссан биз дээ баг тий. Тэр одоогоо ингээд та чаднаа л гэж хэлнэ. За ойлгомжтой. За ингээд хамгийн эхний хэмжилтээ өгөх оролцогч Ариуна. За Ариуна жингээ эхлэе үзье. Би бүр одоо өдөр үдээгүй штэ. За цээч бэлхүүс өвдөгний тойргийг хэмжээ. За ингээд оруулж тий. Нэг нь юу? За одоо өгч. За өвдөгний тойрог. За авлаа. За ойлгомжтой. За оролцогч Ариуна голын хэмжилт дээр 22 хоногийн хугацаанд нийтдээ Ариуна маань нэр үнээр хичээсэн. Би өөрөө яг нөгөө ингээд туулж байгаа болохоор амар мэдэрч байна. 10.7 кг хасч бэлтгүүсний тойргоос 14 см хассан байна. За бүр өстө янзын гоё нарийнхан болсон байна шүү дээ. 14 шүү. Вау. Оролцогч Ариуна 22 хоногийн хугацаанд 10.7 кг хасаж, цээжний тойргоос 6 см, бэлгүүсний тойргоос 14 см, өгзөгний тойргоос 3 см тус хасжээ. Оролцогч Ариунагийн хувьд болохоор ерөнхийдөө бол нуруу бас нэлээд хангаралтай яг нь бүзүүний хойдлын арын мах илүүддэг байсан. Ерөнхийдөө бол яг нь нуруу маань илүү ингээд чанга бас ингээд зузаан бахаараа нүүр лугаа илүү ингээд хавгинж өгдөг байгаа. Нурууны энэ чангарал их байснаас болоод нүүр маш их хавантай, хөөнг ахаад бас нөхцөлтүүд их байдаг байгаа. За болохоор Ариуна дээр илүү наалдан салгахыг хор хөөх биений массажтай илүү ер нь төлөвлөгөө өгнө. За манай оролцогч Ариунагийн хувьд бол маш сайн үзүүлэлт гаргасан байна. Сэтгэл ямар байна Ариуна? Вау! За урд өмнө богино хугацаанд 22 хоногийн хугацаанд бүр 10.7 кг хасчихсан туршлага байсан уу? Байхгүй шүү дээ. Та байхгүй, ийм байхгүй шүү дээ. За дараагийн оролцогч Уран Заяа. Голын хэмжилтэнд оръё.
За авлаа. За цэшний тойрог авлаа. За оролцогч уран заяагийн маань хувьд 4 хүүхэд гаргасан алдар тхи одонтой ээж. Та жоохон сул яагаад байна вэ? Заршгаа дотор. За уран заяа бэлхүүсний тойрог авлаа. За үцэгний тойрог. За авлаа. Үцэгний тойрог. За оролцогч уран заяа өөрөө хэр сайн үр дүн гаргасан гэж бодож байна. Амтж гизээ харах хэмжээнд болсон байна. За оролцогч уран заяагийн хувьд голын хэмжилтэн дээр нийтдээ нөгөө нэг олон төрөөд ингээд ирэхээрээ би ч нөгөө 65 63 дээрээ л хүн юу ингээд тогтчдсан байх гэж би ойлгож ирсэн байхгүй. За хүн юу тэгээд ирэхээрээ л өөрөө орхитын бэ. Оролцогч уран заяа хамгийн анхны жин 65 кг байсан. За өнөөдөр 57.2 кг болж нийтдээ 7.8 кг хассан байна. За бэлхүүсний тойрог. За мэдээж 4 хүүхэд гаргасан учраас бэлхүүсний тойрог бол нэлээд их тойрогтой байсан байна. За бэлхүүсний тойргийн хувьд 86 см байсан бол өнөөдөр 70 см болж нийтдээ 16 см байна. За баяр хүргэе. Бэ чи таачих чаа. Ингээ тураа дуусчих байгаа юм уу? Тураа дуусчих байгаа юм гарах чаа мó гараг өгч чаа мó. Эний явах чаа юм шүү. Болоогүй шүү дээ. Оролцогч уран заяа 22 хоногийн хугацаанд 7.8 кг шин хасаж, цээжний тойрогоос 7 см, бэлхүүсний тойрогоос 16 см, өгзөгний тойрогоос 8 см-ийг тус хасч чаджээ. Уран заяагийн маань болохоор хүзүү бол бүр маш гоё нарийс гарсан. За ер нь бол яг энэ хүзүү ингэж нарийс гарч ирж байгаа нь нуруу болон яг энэ чэшний энэ булчин сулраад ирэхээр хүзүү маань илүү гоё ингэж нарийнхан өндөр голж ирдэг. Хүзүү нарийсаад ирэхээр нүүр өргөдөж ирдэг байна. Энэ хацарнаас ахуулаад ийм сүүдэрнүүд байгаад анзарч байгаа. Одоо болохоор ингэ байх болсон. Тэгэхээр ерөнхийдөө бол яг энэ жавж яг нэг жарливрын энэ булчингийн чангарлуудыг суллаад ирэхээр нүүр маань маш гоё юм бие лайн болоод яг ингэ цэцтэй болоод ирдэг байгаа. Хамгийн гоё хайпи байна. Одоо миний өөрчлөлтийг гар гэрийнхэн маань хараад, өөр хүүхдүүд маань хараад амар гоё баярлах баха. За мэдээж бол одоо 4 хүүхэд гаргацсан тий богино хугацаанд 16 см одоо хасна гэдэг бол маш сайн үзүүлэл. Дээрээс нь одоо өөрөө чинь дэмжиж байгаа маш олон ээжүүд байгаа. Тэгэхээр одоо өнөөдөр бол энэ 22 хоногийн хугацаанд ийм үр дүн гаргаж байгаа учраас энэ үзэж байгаа үзэгчид болон ээжүүд маань одоо өөрөөр чинь маш их бахархаж байгаа гэж багш нь найдаж байна. Тэгээ багшийн хувьд бол маш их бахархаж байна. Бас ингээд маш хариуцлагатай тий хоолундаа сайн барай, бэлтгэл сургалтаа одоо маш сайн хийгээ явж байгаа. Тэгэхээр өөрийнх нь хувьд одоо сэтгэл ямар байна? Нэр чаддсан байна та. Амар юм байна. Ер гэхдээ надад ер нь жоохон юм алуулах юм татсан юм шиг. Багшаас айгаад. За. Хичээж байгаа шүү манайхаа амар хичээж байна. Өмнөөс одоо үүнээс хойш маш их хичээнэ гэж бодож байна. Багшаараас амар бахархлаа. Үнэхээр л хүмүүсийн ярьдаг тэгээ шулуун шуудраг тууштай тэгээд хүнийг бас бүрэн өөрчилж чаддаг тийм бүсгүй юм аа бас багшаараа амар бахархлаа. Дараагийн оролцогч Альма. За одоо хэмжилт. За хэмжээ авлаа. За өөрчлөлтөө тойрог хэмжилтэнд оръё. За цэшний тойрог авлаа. Альма утасны дугаар муугаар аавна гэдэг асуугаач. 8880. Яасан юу вэ нөө Альма дэчгүй юу? Гүй. Ямар санагдаж байна? Гоё байна уу? Орто ингээгүй. За оролцогч Альмагийн маань хувьд бол бас анх шоу эхлэхэд маш олон одоо юм дайралтууд авч ирсэн. Юу вэ гэхээр одоо надаа хүн чинь тийм ээ оролцогч чинь жин угаасаа л турхай байна, баг байна, яах гэж оруулсан гэх мэтчлэн ийм комментууд ирдэг байсан. Тэгэхээр тэр тухайн үед яг ямар санагддаг байсан бэ? Тэмцээний урилга аваад би угаасаа эдгээр андуурсан болоо гэж бодсон шүү дээ. Ямайг би ч гайгүй штэ гэд. Тэгээ очиод ингээд би үзүүлсэн. За ер нь бол боллуулчих واخ гэж бодсоохгүй. Очиод ингээд за андуурч чи уучлаарай яв гэх юм ба гэсэн чинь за гэрээгээ ихүүгээд тэгээ яг угаасаа хувцас тайлаад тэгэнгүүт нөгөө нуудаг хаадаг хэсэг бол байсан. Яг энэ хэвлийн хэсгээрээ би яг жирэмсэн юм шиг байсан. Тэгээд одоо хуучин зураг харахад бол тий төрөөг уншигласан шүү дээ. Төрөөгүй шүү. Бүгд аахгүй заяа.
За тэгэхээр оролцогч Альмагийн маань хувьд бас тэр олон одоо буруу ойлголттой байсан хүмүүст бас яг өөрийгөө төгс өөрчлөлтөд бас харуулж явж байгаа оролцогч. Тэгэхээр одоо анхаас фитнес шоуны гол зорилго бол жин хасах уралдаан болол биш. Бие одоо фитнесээр хичээлээ тэн хамгийн сайн одоо төвшөнд үр дүн гаргаж өөрчлөлт гаргах вэ гэдэг юм утга учиртай шоу учраас оролцогч Альмагийн маань хувьд бас олон хүмүүсийн шоуныхаа утга учирыг харуулж байгаа шүү гэж хэлээ. За оролцогч Альмаа голын хэмжилтэн дээр өнөөдөр маш сайн бас үзүүлэлт гаргасан байна. Анх оролцогч Альмаа 57.4 кг байсан. Өнөөдөр 53.8 кг болж 3.6 кг өөхсөн байна. Манай Ариунагийн хэлснээр би ч угаасаа жин хасалт амар муу байсан дөө. Та нар шиг жин хасаагүй гэдгсэн чинь чи бид нар шиг жин хасах юм бол авсанд орно гэдгсэн. Голын хэмжилтэн дээр нийтдээ 3.6 кг хасч бэлхүүсний тойргоос 79 см-ээс 66 см болон хасч 13 см хассан байна. За баяр хүргье. За 13 энэ ч зөксчээ. Бас ураа дууссан юм уу? Дууссан юм уу? Хайчих гээд байгаа ингээд голын хэмжилт. Оролцогч Хишиг буян 22 хоногийн хугацаанд 3.6 кг хасаж, зээжний тойргоос 2 см, мэлхүүсний тойргоос 13 см, өгзөгний тойргоос 8 см тус хасаж чаджээ. За оролцогч Альмагийн маань хувьд болохоор яг 22 хоногийн туршид болохоор яг хийсэн массаж маань илүү меридиан гашаа болон хор хөөх техник мөн дээрээс нь хоёрын усалттай болоод явсан байгаа. За тэгээд энэний үр дүнд болохоор нүрийн хаван болвол нэлээд сайн хөөгдөө дээрээс дахиад хүзүү маань илүү гоё урт нарийнхан болж өгсөн маань дахиад дээрээс нь нөгөө эрүүний бие лайн илүү гоё гарч өгсөн байна. Бусад оролцогчтойгоо харьцуулахад бол Альмагийн маань хувьд бол жим багтаа оролцогч гэхдээ ялгаагүй 13 см хэвлэнээс хасна гэдэг бол асар мундаг одоо сайн үзүүлэлт гэсэн үг ээ. За ялангуяа эхний зурган дээр бол хэмжилтэн дээр яалтчгүй одоо багшгээ одоо тийм жирэмсэн хүн шиг байсан. Хэвлээ бол нэлээд юм сүдэлттэй хэвлээ хэсгээ өөхөлтэй. Одоо нүүр нь угаасаа төрөлхөөсөө юм шүгэр юм нүртэй болохоор хүмүүс анзаарч хардаггүй нүүрээр нь бас угаасаа юм туранхаа эмхтэй гэж хардаг байсан бол хинх дээлэн хэсэг бол хэвлээн дээр одоо тархалтай байсан. Тэгэхээр оролцогч Альмагийн хувьд бол энэ үзүүлэлтэнд хэр сэтгэл хангалуун байна, хэр их хичээв, дээрэс нь сэтгэл ямар вэ? Би чи багшаа зөндөө их нулимс сурсан шүү дээ. Шалаар нэг бий байдаг байсан болоод одоо энэ бүр зөнд хурч чадлаа. Би баяртай байна. Одоо энэс цаашаа үйл хийсэн ч хамаагүй би ингэж явна. Хөвлөгээ гаргаал тий. Ерөөсөө ингэж явна гэж бодож идэ багшаа. За дараагийн оролцогч Томоко хэмжилтэндээ орё. Сааж ингээд сайн бүгдийг гараагаа зөө. Тэгвэл хөнгөн болдог шүү. Тэгээ нэг хөл дээр ингээд. Саажин авлаа. За тойргийн хэмжилт. Манай оролцогч Томоко ч урд нь өгцөгний бахан асуудалтай байсан. Одоо хэрэг буруу аваад байгаа юм шиг байна. Бэж байгаа. Сандрам шиг чинь. Хөвөрөл шүү. За оролцогч Томоко хэр үр дүн гаргасан бол гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд хэцүү зүйл юу вэ? За хэцүү зүйл одоо нөгөө би чинь одоо бусдтай өрсөлдөж байгаа юм биш те. Тэгээ өөртөө өрсөлдөхөд миний нас байна. Энэ хитээс урт хугацаанд авч ирсэн одоо муу зуршил вэ, зам байна, ааш байна те. Тэр болгонтэй гэд тулахад яг нөгөө бусдаас илүү ачаал авч байгаа юм шиг цаанаас ингэ бүр одоо би чадах юм уу гэдэл алтрахаар цаг үе бас зөндөө байсан тий. Одоо хэр үр дүн гаргасан бол гэж бодож байна. Тэгээд явах тий гэж бодож байна. За оролцогч Томоко өнөөдөр голын хэмжилтэн дээр 69.5 кг байсан бол 62.8 кг болж нийтдээ 6.7 кг хассан байна. За дээрэс нь хэвлийн тойрог анх санаж байна уу? 99 102 ч илүү. За анх Томокогийн хэвлийн тойрог 102 см байсан бол өнөөдөр 88 см болж нийтдээ 14 см хассан байна.
Оролцогч Томоко 22 хоногийн хугацаанд 6.7 кг-ын асаж, цээжний тойргоос 3 см, бэлхүүсний тойргоос 14 см, өгзөгний тойргоос 2.5 см тус тус хасч чаджээ. За оролцогч Томокогийн хувьд болохоор ерөнхийдөө бол нүүрний хэлбэр маань анх олвол яг ингээд хазаалттай, нүүрний хэлбэр алдагдaltaй байсан. За одоо яг нь 22 хоногийн үр дүн дээр болохоор нүүрний яг энэ хазаалт мөрөлд бол яг тэгшэрсэн. Дээрээс нь хүзүү илүү нарийсчин байгаадаа бүх маань харж байгаа. За дахиад дээрээс нүүрний хаван маш гоё бууж өгсөн. За тэгээд нүд бол маш гоё яг ингээд сэргэж өргөгдөж өгсөн байна. Тэтгэл ямар вэ? Үнэхээр баяртай байна. Гэтэ энэ ганцаараа олж чадахгүй хамт олон болон багш дандаа тусалж явж байгаа. Тэгээ цаашдаа бас миний гарыг багш шатгаад явна гэж бодож байгаа болохоор одоо Мундаг ихтэй, стом мундаг. Хамгийн их бахархсан гэх юм бол Томоко хичээрээ би амар бахархсан. Яг нөгөө манай хүн чинь ер нь нэг тийм амар нулимсаа үзүүлээд идэх хүн биш байхгүй юу? Ер нь бол бид нар зундаасаа хамгийн өндөр настай 49 бараг 50 насыг зоглож байгаа эмэгтэй. Тэгээд тэгэнгүүтээ яг бид нартэй одоо 30 мөчтэй надтай бүр ингээд те ерөөсөө ан мана үзэлцээд ингээд хийдэг. Ерөөсөө наснасаа болж хойшоо суудаггүй. Тэгээ Томоко хичээрээ хамгийн их бахархаж байна. 14 см хасна гэдэг бол өстой хэр баргийн тэ 50 насны төлөөллөөс гарахааргүй юм тесвэр хатуужил хоолоо маш сайн барьж байгаа. Дээрээс нь хорт муу зуршлаа болсон. Ер нь бол таад маань ч гэсэн харж байгаа. Дээрээс нь анх хөвлийн дараалал маш ихтэй байсан. Одоо юм сахарын олон өвчтөе хүмүүс байдаг. Тэр олон өөртөө ихтгэлээ алдсан, тэр олон урам зориг алдсан одоо сахарын асуудалтай хүмүүс одоо Томоко оролцогч маань яалтчгүй маш том уран зориг болж өгч чадчихна. Тэгээ танаар бол маш их бахархаж байна үзэж байгаа одоо асуудалтай хүмүүс бахархаж байгаа шүү. Томоко одоо би бас маш их баярлалаа. Нөгөө тэрхэн дэндээ хоёулаа нэмэгдэж болохоор бас нэг 30 таа хөтөлтэй өрсөлдөд байгаа шүү дээ. Би тэрэндээ гоё байна. За хишгэ жингээ үзье эхлээд. Чанга нээдэг. За жин авлаа. Тойрог эмчилтэнд оръё. Намайг ч одоо битээ тэр чанга нээдэг гаргаарай гэж бодоод мондрол үзсэн. Тисгүй мó. Одоо тэгэл дахиад мөөмөө хэмжүүлээ. Дахиад инех үү одоо? За сонсъё. Одоо тисгүй дисч байна. Яагаад гоё яагаад юм уу? За цэшний тойрог хэмжлээ. За өгцөгний тойрог хэмжил авлаа. За бие дээр нь гарч байгаа өөрчлөлт хэр байна? 22 хоногийн хугацаанд бас хэцүү зүйл юу байв? Ер нь бол бас нөгөө биеийн бүх хэсгийн одоо биендээ бол тэр чигтэл целлюлиттэй байсан шүү дээ, тийм ээ. Тэгэхээр өөрийнх нь биен дээр гарч байгаа өөрчлөлтүүд юу санагдаж байна? Анх нөгөө дасгалдаа орж ирээд бүр амар хүнд өглөө босох ч гэсэн амар хүнд. Тэгэл орж ирээл дасгал ихэд бүр үнэхээр чанга байсан. Тэгэл яа юунд ороод ирчихвэ гэж анх бодож исэн. Тэгээд одоо бол бүр ингээд баг ингээд дасгалаа хиймээр санагдаад амар гоё хөнгөн шинг биенээс маань нэг юм аваа хайцсан юм шиг надад бүр тэгж мэдэгдэж байгаа. Тэгээ харахад ч гэсэн ер нь ингээд тэр чирээл ингээд амар гоё хасцсан. Тий санагдчих гоё. За оролцогч хишиг жаргал шоу эхлэхэд 78.7 кг байсан бол өнөөдөр голын хэмжилтэн дээр 69.5 кг байна. 22 хоногийн хугацаанд нийтдээ 9.2 кг ассан байна. За. Мундаг байна. Баярын чимээ. Бараг 10 ил жих ассан билээ тэгээд. Энэ бол үнэхээр баярын чимээ. Йоо, би бүр амар аз жаргалтай байна. За, бэлхүүсний тойрог 94 см-аас 83 см болж 11 см хассан байна. За, хамгийн чухал зүйл юу вэ гэхээр оролцогч шишиг жаргал маань одоо 22 хоногийн хугацаанд биеийн одоо ерөнхий өөхний бүх хэсгээрээ бол маш сайн хасаад 9.2 кг бол маш өндөр үзүүлэлт. Одоо жин хасалтаарыг хэрвээ ярих юм бол шүү дээ. Тэгэхээр оролцогч шишиг жаргалын хувьд 22 хоногийн хугацаанд 9.2 кг хасч бэлхүүсний тойрогоос 11 см хассан маш сайн үзүүлэлт гаргажээ. За хэрвээ энэ жин хаслаг шоу байсан бол одоо жин хасалтаар бол маш өндөр үзүүлэлтээр гарч ирсэн байна.
Оролцогч хишиг жаргал 22 хоногийн хугацаанд 9.2 кг-ийн асаж, цээжний тойрогоос 1 см, бэлхүүсний тойрогоос 11 см, өгзөгний тойрогоос 4 см-ийг тус хасч чаджээ. За оролцогч хишиг жаргалын хувьд болохоор ерөнхийдөө бас яг нөгөө нүүрний хаван маш сайн буусан нүүр бие лайн завьчны булчин, завьч болон яг энэ жартлуурын булчингууд бол нэлээд сайн сулраад гоё илүү ингээд эрүүний лайн гарч ирсэн байна. Ахаа дээрэс нь хүзүү болон нуруу маш гоё яг итгэжж гарч ирсэн байна. За зургийн урдаас нь харах юм бол хүзүү бол угаасаа маш гоё ингэж нарийсч өгсөн. Ахаа дээрэс нь нүд маш гоё ингэж дээшээ өргөгдөж чангарсан байна. За хамгийн сүүлийн оролцогч отгон цэцэг хэмжилтэнд оръё. За чин үзье. За анх өөр багш ирж хэмжилт хийж ирсэн шүү дээ. Тэгээ одоо энэ багш нь хэр таалагдж байна? Гоё юм уу? Хараад шинжлэх залуу байна. За бэлхүүсний тойрог хэмжлээ. За үргэлжлүүлээ өгцөгний тойрог. За хэмжлээ. Шоунд орж ирэхдээ 74.3 кг байсан. Өнөөдөр 67.7 кг болж нийтдээ 6.6 кг өөхсөн байна. За одоо ялангуяа хэвлийн хэсгийн өвднөөс маш сайн хассан байна гэсэн үг. За бэлхүүсний тойрог хамгийн өндөр үзүүлэлт гаргасан байна. Оролцогч отгон цэцэг анх хэвлийн тойрог 95 см байсан бол өнөөдөр 78 см болж нийтдээ 17 см хассан байна. Отхон цэцэг өгсөн бүтгүүс тэр бол вау байсан. Оролцогч отхон цэцэг 22 хоногийн хугацаанд 6.6 кг-ийн асаж, цээжний тойрогоос 11 см, бэлхүүсний тойрогоос 17 см, өгзөгний тойрогоос 4 см тус хасч чаджээ. Оролцогч отгон цэцгийн хувьд болохоор за одоо харах юм бол яг ингээд давхар ирүү бол анх яг ингээд нилээн доошоо өмж байсан бол одоо энэ дээр бүр илүү сайн татдаг. Дээрэс нь хүзүү маш гоё нарийсаад нүрийн хаван бол маш сайн бууж өгсөн байна. Тэгэхээр одоо оролцогч отгон цэцэг дээр бид нэр одоо үүнээс хойш ерөнхийдөө бол нүрийн хэлбэр засах Япон массажийг илүү төлхөхийн дахиад дээрэс нь наадан салахыгаа бас мэдээж өргөжлүүлээд явна. За тийм мэдээж хор хөөх техниктэй арцаг засах техник бол явна. Би чи одоо ингээд эднээс арай ихч болохоор ингээд хацраад байна. Одоо эдний хурдыг гүцэхгүй байна. Миний цусны эргэлт бацин солилцоо эднээс удаан болохоор би чин хаяхгүй байна эдэргээд ботоод жоохон шадрах гэдээсэн тэр юм маань ингээд байхгүй болоод одоо би өстө нэр 30 та өгтөдтэй адилхан 30 та юм шиг үзнэ гэдэг юм гоё ирчгүч мэдрэгдээд гоё ингээд урам зориг амтагдчихэв. За баяр хүргээд тэгээд тийш нэг болчихлоо. Амдаг шүү. Түшээ, би багшаагаад ирдэг юм уу? Чи одоо өөрөө чи өөрчлөлтөд байгаа туслаад байгаа шүү дээ. За. За тэгээд манай октодын оролцогчдын маань хувьд бол голын хэмжилтэн дээр маш сайн үр дүн гаргасан байна. Мэдээж одоо энэ удаадаа багш нь премиум болор резортод та хэдийгээ одоо байршуулж бэлтгэл хийлгэж байгаа. Тэгээд энэ одоо хичээл зүтгэл маань яалтчгүй энэ үр дүнгээр гарлаа гэж багшинд өгөн чинь та баяр хүргэе. Маш мундаг байлаа. Цаашдаа илүү хичээгээрэй. Багшийн хувьд бол та хэдийнхээ үр дүнд бол 100% сэтгэл хангалуун байна. За. Тэгээ миний нөгөө хүн нэгдээс амьдралдаа гаргасан шийдвэрээс хязгаарч харамсахгүй гэдэг шиг би энэ шавнд орсон энэ шийдвэрдээ би хязгаарч харамсахгүй би маш их баярлж байна. Премиум болор резортоо бүгдээрээ хамт байрлаад хамтдаа хоол идээд ингэж байгаа болохоор хин нэг нь юу хоол алдах ямар ч юм угаасаа байхгүй. Одоо эндээс яваад яахыг мэдэхгүй байна. Тэгээд энд байгаа үр дүн бол бидний өнөөдөр бүгдээрийнх нь супер байлаа. Ингээ хамттай дасгаад хөдөлгөөн ингээ хоол моноо бүр адилхан ижээ өвш юм уу. Чихнэр манс ингээ бүгдээрээ нийлээд бас байна да. Үжигч танаас гэсэн ингээ манастай хамттай хоолоо дипломан бариад тэгэхэд нэг дасгаад хөдөлгөөн хийсэ бүр хамттай тор дийлээ шүү. 22 хоногийн хугацаанд нэрээ урсан хүс олгоныхаа бас үр шимийг өнөөдөр бүгдээрээ сонсгоод айгүй их баяртай сэтгэл дүүрэн байгаа гэж итгэлтэй. Оо цээжний булчин гардаа. 3 Ой, яра. Юу ээ, Томоко, хэд хэлээд байгаа би юу?
Дээрээс аяга урдан тавиад ирсэн. Юу? За орхицсараа. Ерөнхий ивент төгөгч 5 шар апартмент. Чанартай барилга, бат бөх ирээдүй. Ерөнхий ивент төгөгч номин. Хүний хэрэгцээ цум багтсан. Ерөнхий ивент төгөгч Аз Motors. Үлгийн сайныг унан байж танина. Алтан ивент төгөгч их хаадын чулуу. Үеийн үед үрийн үр дүвлэгдэх сод бүтээлийг бэдурлан. Алтан ивент төгөгч тэргүүн чансаа. Алтан ивент төгөгч Golden Fries тунаа загас. Эрүүл амьдралын энгийн жор. National Life даатгал. Сэтгэл тайван амьдралыг мэдрүүлэн. Янзтай ясны шил. Дархлаагаа дэмж эрдсээ нөх. Мөнгөн ивент төгөгч Gem International. Хожирт эрдэс тус. Red Bull Energy Drink. Lotus Farm Кефир тараг. Хекинго цэвэр шоколад. За өнөөдөр октодоо бэлтгэлдээ ороход одоо бэлэн болсон байна. Хэмжилтүүдээ бас авлаа. Багш нь одоо та хэдийнхээ үр дүнг нь бас танилцууллаа. За тийм мэдээч одоо бэлтгэлдээ орохоос өмнө өөгштөгч уусан байх хэрэгтэй. Өөгштөгч ууцсан уу? За тосоо түрхээгүй хүн байвал тосоогоос түрч. Хэвлэндээ тосоо түрч. Нэг нь уран заяа тосоо авчирсан уу? За багшийнхаа цэллүүдийнхаа тосыг аваад ир. Өөгштөгчтэйгээ хамт аваад ирж болно шүү. За багш нь ингээд дунд нь тайлбарлаж хэлээд байгаа. Өөгштөгч бол октодоо одоо та хэд маань 22 хоног уугаа явж байгаа тийм ээ. Тэгэхээр одоо багш нь бол сарын хугацааны хэрэглээг нь өгсөн. Тэгээ үргэлжлүүлээд шоу дуусал бас нэмж өгнө гэсэн. Тосоо төрхөөгүй хүмүүс байвал аваад төрчих. За энэ цэлүүдийн тос бол маш сайн үйлчлэгийг одоо та хэд маань бас бодитоор гаргаж байгаа ах гэж харууллаа тий. Дууслаа юу? Юу багш энийг одоо юу яадаг? Голоор нь хувааж агаад бас төрсөн гэж бодож байгаа. За тосоо төрчих. Өөшөө томоко тэр юундээ эндээ төрөх. Өөштэй. За манай томоко энэ тосны хаана төргөж болдог нэг яаж хэрэгэлдгийг хэлээд өгч. За сая буруу хэрэгэлдэж шүү манай уу. За энэ тосыг биений хаан төрхөж болохгүй гэхээр эмзэг хэсэг нь юу гэхээр нүүр болон хөхний хэсэг Бүргээд хиний өдөр өхний артсан оролцогч байгаа. Тэрний нэ. Тийм эмзэг арьсанд төрөхгүй шүү заяа. Одоо багш нь угааж өгөлтэй нь шээ. За хэвлэндээ гуйндаа юм цэлүүд ихтэй өөхтэй эсгээрээ төрөхөд давхар арьсын сайн чангалж өгөөрэй. Тэгэхээр та хэдийн маань сая гаргасан үр дүнд болоод ESG бүтээгдэхүүн бол маш сайн одоо тус нэмэр үзүүлсэн байгаа. Үргэлжлүүлээд одоо шоугаа дуустал үргэлжлүүлээ хэрэглээ яваарай. За ураач. Харлаа. За октодоо өнөөдөр бэлтгэлдээ ороход бэлэн үү? Багш нь шүглээд дуурглаа шүү. За өнөөдөр манай зочин багш маань та эзтэй маань хамтдаа багшийн ажилд бас туслахаар цээжний дасгал орно. Тэгэхээр эмэгтэй хүн гой цээжтэй байх ер нь одоо эрэгтэй хүнд бас ямар санагдтiin те одоо тэр талаар маань одоо октодод маань бас нэг зөвлөгөө өгс. Цээжний булчингаа ажиллах ёстой мо эмэгтэй хүн яг яах ёстой гэдгийг. Яг нь ер нь л нэг булчин бол нэг энэ хүн эрэгтэй хүн байна, эмэгтэй хүн байна гэдгийг мэдэхгүй юм шиг байна л да. Дасгал хийж л бол хөгжинэ. Тэгэхээр хэрвээ цээжийн дасгал хийх юм бол гоё юм. Тэнгэр нуруутай л болно гэсэн үг. Яа ийм гоё юм. Яг цэзэр булчин хийснээр нэг хөх мөхн алга болно гэсэн юм. Байхгүй юм шиг. Тэгэхээр санаа зовх хэрэггүй байх гэж боддог тийм. Явц дасгал гэдэг утгаар ер нь биеийнхээ бүх хэсгийг ажиллуулах хэрэгтэй. Гэж ойлгож байна. За өнөөдөр цээжний дасгал та хийснээрээ бол одоо өвөл одоо боллоо. Дээрэс нь юм баярын уур амьсгал орчлоо. Тэгэхээр та хэд маань хүссэн даашин зам өмсөхөд цээж маань гоё юм тэнэрээ болоод ирэхлээр их гоё зэгзгэр харагдаж өгдөг гэсэн үг. Зэгзгэр харагдах нь дээрээс нь яг энэ сугны хэсгийн унтсан суларсан хэсэг маань чангараад өгөөд ирэхлээр хүссэн задгаа ингэртэй палаж стрессээ өмсөхөд бол асуудалгүй гэсэн үг шүү. За тэгээ өргөжлүүлээ цээжний дасгал руу оръё. За октодоо одоо түрүүний багшийнх нь хэлснээр одоо эмэгтэйчүүдэд нэг эмчэн их сугны хэсэгтэй айгүй хөөхлөлттэй байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд цээжний дасгалыг хийхдээ аль болох энэ
сугны хэсгийг одоо тий ажилуулсан ийм дасгалууд хийвэл зүгээр. За энэ дасгал маань одоо төхөөрөмжтэй дасгал байгаа. За манай зочин охтуудад маань тайлбарлаад өгч. Би хийгээд нэг харуулчих. Энэ нөгөө нэг гар энэ хоёр ингээд нэг шугамд байх хэрэгтэй байхгүй юу? Одоо хит юм доош биш гэсэн. Ийм байх юм бол бас буруу. Хит дэше байл буруу. Ингээд яг хэцхэн. За тэгээд нуруу хотоосон байралтай. Дээрээс нь цээж ингээд урагшаага ингээд төвийг гэсэн. Нуруугаа хотоолгоод бөхсөө сандлан дээрээ ингээд нааж өгнө гэсэн. Тэгтээ ингээд нуруугаараа хотоогоод за тэгээд амьсгаа аваад авлаа гаргана. Амьсгаа дандаа ингээд хүч гаргахтаа амьсгаа зэрэг гаргадаг байхгүй. Тэгээ буцаахтаа удаан барьж явна гэсэн. За ойлгомжтой. Ойлгомжтой. За заяа маань нэг бас хийгээд Багшаа. Амар халуун биш үү та? Цамцаа тайлаач. Багшаа. Би тэгтээ нөгөө нэг юм уу? За бич. Дарвалцаал ягдаг шүү та. За тэгвэл одоо нөгөө нэг цамцаан тайл гэдэг дуугаа дуулаад өгчих. За. За отгооч нөгөө орлогч манай отгоос дуу дуулаад өгье гинэ. За тэр дуугаа дуулаад цамцын тайлх юм хоо. За дуулаарай. Цамцан тайл. Тэр юу байгаа юм бэ? Юу гэнэ утж Ой цамцын аа бүр нөмөрчлөө энэ ч нэг үү. Оо цээжний булчин гардаа. Оо. Микрофон цалгалж ирсэн. Харчин хоёр толгойн дээр биччихсэн. Ер нь бол нөгөө булчин томрох процесс нь уул нь айгүй энгийн юм байна л да. Юу гэсэн чинь ингээд өсөд юм сунгаж агших нэг л процесс байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсөө байж болох хамгийн сайн хэмжээнд л ингээд сунгах боломжтой гэсэн. За оролцогч Томоко эхлэх гэж байна. Жин нь бол яг тэр болох байх заяа. Санал нь арай өндөр байна тийм. За гайг бах тоо ер нь бол болох бах. За оролцогч Томоко цээч одоо цээжний булчингаа бас биднэрт тайлбарлаж өгөх юм бэ? Өөрийнх нь цээж ямар юм? Миний цээж болохоор айгүй авсаархан. Тэгээд шанцтай. Шүрмстэй. Нэрээ. Яа. Энэ хэд гурав байна? Гурав. За яваарай. За. Тохоо хэд тоглохгүй шүү. Хэд тоглоод шүү. Яваарай. За. Оп. Гурав. Юу ээ Томоко энд идээд байгаа юм би юу? Хин. За харагшаа. За сүүлийн хоёр хийхгүй дахиад эхлэнээс болоо шүү. Тэгж аргачлаа. Яа та. За гац сүүлийн нэг. Онцон биш үү? За жоохон амарчих заяа. За орвоо ачаал орчихно. Яаж мэдэх чи? Бүр амар цаанаас ингэ бүр амар батчаа. Халуу. Одоо тавилан чинь л тэр ямар сонио үг хэлээд байна. Би юу? Би ёстой гэсэн. Ёстой гээгүй шүү дээ. Бэл гэсэн. Хэн зориулж хэлээд та? Тэр нариулагчтай, зурлагчтай. Өөртөө. За тэгээ ингээд сонио үг мөг хэлээд идэв шүү. Анх хэлд орохдоо буруу хэлд орсон юм хэдэн хүн байна. Хин зааж өгсөн өөрт ч. Эрэгтэй шүү зааж өгсөн. Чи мэдгүй тийм үг? Би ямагтгүйсээ хотлаа штэ мэдэн штэ. Хэлдэм үү? Хэлдэм үү бас? За ороод би хэлээ үзүүлэх юм. Яхан бэ өөр үг хэлье. Тэгж муухай үг хэлэхгүй штэ. За одоо багш нь 30 тоолно шүү заяа эхлэх үү? За гол нь гоё техниктэй явж явлаа нэг. Эхлээ хариуна. Хоёр. Хоёр. Нэмхүү энэ арай өнгөнөө. Үгүй одоос ихтэй гүрэж шүү. 10. За явлаа. Гүцэд орно шүү. Чи энийг хийж ш над цээ чи гоё болно шүү дээ ариуна. 2. Нэг. 2. Хийж яхад дундуур нь ингээ завтаа хэрэлдээд идэх байхгүй. За 4. Тохоогоо хэд нуулах уу гэсэн шүү дээ. Зөв хэлмээр. Дахиад нөгөө нэг Томокогийн үгийг хэлчихв яач вэ? Үгүй би бас зөөсөн.
Багш таны асуухгүй. Донгос. Хамгийн баг хөнгөн дээр нь тавьчихсан шүү дээ. Тухайлагчлаач. Яваарай. За амьсгалаа зөө. Бишгээ. Юу шимжээ. Бишгээ. Бишгээ авин тэгвэл ингээ яв. За. Ингээр дийлэхгүй нь багш. За. Яваа. Гарын барилтаа зүү ав. Та атхаа байр. За альма юу ягараа бусад оролцогчдоо нэг дийс үг хэлээд өөрийнхөө давуу талыг харуулж байгаад нэг хийгээд өччихсэн. Чи цээж дээр намайг дийс хэлэх гээд тахтай байдаг би. Ийм амар цээжтэй хүмүүст одоо би юу гэж байхгүй шүү дээ. Байхгүй юмар яаж. Одоо энэ чамайг олвол энэ ариуна мөөмөрөө зодож алхаар шүү дээ тий. Адууд юу. Багшаа угаасаа эднэрийн хараа голдоо зураастайгаас тий. Минийхийг гар багш юу ч байхгүй тийм зураас мараас. Чи найзтай жоохон мөөмнөөсөө жоохны өгч болдгоо юм уу? Өгнө. Өгнө. Шилжиж болдог бол нэр авах юмсан. За, альма бэлнэ үү? Хэд орох юм? Тоогоо илэр өгч та. Хэдий? Хэдий? 15. За тийм ээ. За 15. За хэд явах юм? За 30 явчих. За тийм. За болох. За хараараа бүснэ. За чанартай 30 гэдэг. Нөө зөв нэг. Баяр. 30 гарч ийн өнөхөө. Зөв. За сүүлийн 10 явлаа. Одоо дээд отгоо явлаа сүүлийн 10 яв шүү. Зөв гоё техникээр орно шүү. Намсгаа аваа яг л агш гаргана гэсэн шүү дээ. Гаргалаа. Намсгаа авлаа. Орж ийн үү? Орж ийн гэж. За ганцхан. Явлаа сүүлийн нэг. Гүцэд орно. За. 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 Поз нария. Ямар поз ярих юм? Үгүй сая өөрөө ирэхгүй гарт болчоор. Яг ч аваар амталтад гişвэн тий. Гантелтэй цээжний дасгал. Штангтай цээжний дасгалаас илүү гантелтэй цээжний дасгал нь эмэгтэй хүмүүст илүү тохиромжтой. Хүнд жингээр биш, хөнгөн жингээр олон давтамжтай хийснээр эмэгтэй хүний цээжний булчинг өв тэгш хөгжүүлэх шийдтэй. За дараагийн дасгал маань та хэд маань яг асууж байгаа яг цээжний дээд хэсэг рүү илүү төлөхөө ачаалал өгдөг дасгал хийх гэж байна. Энэ бол налуу шахвал. За тэгээд охтуудын маань хувьд бас эмэгтэйчүүд манаас штангтай шахахаар жоохон хүнд аваад байдаг. Энэ төхөөрөмж бодол эрэгтэйчүүд айгүй их төлөхөө хийдэг. Тэгэхээр эмэгтэй хүмүүс орохдоо өөртөө таарсан тохирсон гантелтэй аюул их зүгээр байдаг. За нэгт халах юм бол гантелээ яаж авах гэдэг нь чухал гэдэг хэвхэв. Хэрэв буруу авах юм бол нуруугаа гэмтэх магадaltaй гэсэн. Нуруу чангарлаа дараа нь гараа явуулаад ингээ авчиж болно ингээ. За тэгээд хойшоо ингээ хөвтлээ. Бугуй одоо юу гэдэг ийм биш охно шүү дээ. Кест чинь ийм биш яг хэцгэх. Ингээд за амьсгал ав. За тэгээд дууслаа. Гар ийм байгаа. Буцаагаад гараа ингээд өдгөнээр таваад нэг нэгээр зөөлөх. Гантелээ шидэж болохгүй. Тэгээд босоод яслаад тэгээд дуснаа. За одоо манай хишгээ ойлгосон юм уу үгүй юу шалгалт авнаа хөө. Та хэд л уугалахын зочиндоо өгсөн юм уу? За баярлалаа. За юу гэж хэлсэн? За одоо өгөөмөр багш чамд яг юу гэж зааж өгсөн? За хэл яг ихнээс нь юу гэж ойлгодог вэ? Би яг чээж рүү харсан шүү гэж. За яг чээж рүү харсан юм байна. Бодчихсон би нэг юм шүү. За чээж рүү харсан юм байна. Тэгвэл яг юу сонссон чихэн ажиллаж байгаа гэж шалгая заяа. За юу гэсэн? Юу гэсэн өгөөмөр багш? Уунаа ингээд манайхан сонсож байгаа. Нуруу муруугаа цих. Тэгээд энэ гантила авахдаа тий нуруугаа төгжлээ. Доороос авлаа. Өвдөг дээрээ тавилаа. Үпэц. Дахиад авахдаа бас нуруугаа цэг. Өвдөг дээрээ тавилаа. За. Буцаагаа тавилаа гэх. За хэлж өгөхгүй шүү заяа. Би мэдээж хоошоо хэвтэн. За.
Бид цааш хэлтлээ. Энийг өвдөрөө түлхлээ. Ингэсэн баха. Ингэсэн. Нуруугаа бас төгжихгүй бол та нарын нуруу үгэнд нь ойлгоо. За яваа. Чүү. Тэгээ морь одоо явчихдаг гэж байна. Морины хиллэг байхгүй бишгээ. За. Хэд хийх юм бэ? За 15. 15. За явлаа. Хоёр. Гарын барил гიშгэ юм тохооны юм байгаад энэ жоохон дэлгэж. Ингээд үү? Чүүд дэлгэж шүү. За. Тэгшил гар тэгшил. За их 3 орч. Одоо 3 орчлоо. За. Гарын кест. Ула. Хоёр. За дахиад нэг. Гарсан. Орсон гэж. За. Хоёр. Зөв. 3. Нулаа. За энэ хэсгийг хараарай охтуудаа яг энэ дээр харагчаад давхар ийшээ орох нь. Яг тэр сууны хэсэг болон цээж мэдээд хэсэг шүү. Дээрээс аяга урдан тавиад ирсэн. Юу? Хурдан аваад хурдан тавиад тасглаа. Жоохон удаан явна шүү. За юу гэж ойлгоод байгаа? Нөгөө хэн баг шиг ирэхэд үү? Хоёрдугаар зүг барин ойлгож байна. Тасглаа гоё удаан мэдэрч хийх нь чухлаа. Хөш, танаас чи би ганц баалгачаад өгөө. Тэгээ авшаа за. Нөгөө кафе эшгөө огш нөгөө кафентэй юм хамаагүй уучлахгүй шүү дээ. Яа тэгэл гоё юм ухаараа уумар санагдах юм. За дахиад 2 ичээ. За 5 ч. Орсон юм уу? Орсон багш. Фэйсбүүл ууж явахдаа адмаар тоогоо тоолсон юм уу? Орсон би бүр 20 гаруй байлаа гэж 25 байлаа. Үн юм уу? Тий. Үн юм алаа харъя. За позо барьчих тэгвэл харъя. Цээж нь одоо хөөх өстой шүү дээ. За орч. За баярлалаа. Орлоо шүү дээ манайхаа. Энэ манай уран зай нэг юм жудогийн үг шиг байгаа. Хөнгөн атлетик нь. Арай өөр л гэдэг шиг үстэй. Багш царил барил дээр жууд амуудаа байна. Чи ер нь барилдвал барилдчихарах тий. Мэдгүй барилж байгаа гэж нөхөртөг л. Энэ эдээс энэ эдээс энийг аваа шидчмээр байна. За яг өштэй уураач үүргээд аваа шидчмээр байгаа энэ таваас хин нэ. Тавуулын нэг нэр шидчих. Тавуулаад асуу. Амар тураад байгаа шүү гэж. За. Арай өдрөг тураад байгаа. Ойртуулахдаа кандила жоох ойртуулж, дээшлүүлэхдээ кандила жоох ойртуулж сайн амсгаа авлаа. Гэдэг. За гоё тоолоод игээр. Чи нэг гоё нөө киногоо тайлбарладаг шиг нэг гоё тоолтой. Айгуу гоё тоолоод юм л шүү. За айгуу гоё секси тоолоод. Юус. За ингээд хит ойртуулж ингэж болгоод энэ жоохон дийлээ болгоч. Тэгээд дэвшлэл. За үлдсэнийг бурхнаас асуу заа. Та чи миний аймад барах шүү дээ. Үнэ шүү. Өнөөдөр хоол мод энэ гээд амар багши санаа зовж байна. Жоохон дэвшлэл. За. Одоо нэг далаа явж байна. Нэ. За хин ариуначин бол уул нь бас их гоё шинхэ хоолойтой шүү дээ. Альва их гоё тооллоо. Одоо ариуна багш нар гоё тооллоо. Бүр их гоё шүү. За их нарийнхаа хоолоор. 12. За яарэ. 13. Секси хоолоогоор. 14. За явлаа. Цаавлаа. Тоолороо томооко. Бас гоё тоолох юм уу? За. Нана. Япон. Бөөндөө сонсъё. За сүүлийн 5. За явлаа. Ингээд байгаа. Японаа таад. Хөрьяа. За. Ер нь бол дэс дараа их чухал. За. Аливаа юм дэс дараа л. За. Багшийн амьсгаа ямар мэдрэгдэж байна. Ихэлцгээ. За.
өнөөдөр ингээ багшаас өөрөө амар мэдрэмжтэй юм шиг байлаа. Ингээд бас ингээл нөгөө жоохон жок хийгээл ингээд өөрөө бас амар мэдрэмжтэй хүлээж аваас бас хариу өгөөл тийм нөгөө дэшээ ингээд асуулт идэг дээр ингээд талхуун дээр ирж гэж амьсгаа өгч тэгээ амар хөвгчлээ байсан. Тэгээд өнөөдөр энэ бэлтгэл бас өнөөдөр амар гоё зугаатай хөвгчлээ гоё байлаа бас. Манай одоо чи хамгийн яа. Надад тийм яа. Чи надад чадахгүй. За орхицсараа. За орчлоо. За 20 явчлаа шүү. Манай зочинд маань жоохон эвгүй ах шиг. Яаж ин ямар үгүй зүгээр. Дэжгүй юу? Гоё. Дэжгүй юу? Маш мундаг байна. Сайн байгааз манай охтод. Тэгээд ойр дугасаа манай оролцогчд маань энэ ч 22 хонж байгаа. 22 хоногоос ер нь жоохон эвгүүтээд бошуухан шиг одоо хот руу аваач тийм үү яад гэж бодож чинь нэмэлээ эвгүүтсэн байна. Оройд нь хот руу ороод ирэх үү? Авч яваад авчих юм уу? За ингээд цэшний дээд хэсэг болох налуу сандалтай гантилтай дасгал орлоо. Тэгэхээр энэ дасгалын үед бол та хэд маань яг хүсдэг цэжний дээд хэсгийг булчин ажиллуулж өгөөд илүү одоо гоё юм цэж маань тэнэг рүү олгож өгнө гэсэн. За тэгээ хэдүүлээ яваад хамгийн сүүлийн энэ цэжний дасгалаа дуусгаад өнөөдрийн бэлтгэл ер нь бараг дуусахтаа төгч шүү. За яа. За хичээгээрэй. Цэжний төхөөрөмжтэй дасгал. Төхөөрөмжтэй дасгал нь эмэгтэй хүмүүст илүү тухтай байдаг бөгөөд өөрт тохирсон хөнгөн жингээр хийх боломжтой. Цэжний булчин хөгжүүлэхээс гадна суг хэсгийн өөхлөлтийг багасгана. Задгай ингэртэй ховцсон дуртай бүсгүүчүүд заавал хийх дасгал шүү. Дагаад хийгээрэй. Өнөөдөр хийх одоо хамгийн сүүлийн дасгал маань бол мөн адил одоо цэжний дээд хэсэг болоо ингээд сугны хэсгийн өөхлөлтийг багасгаж өгөх нь. За энэ дасгалыг сайн хийгээд тах юм бол таад маань одоо финал дээрээ гоё даашин зөмсөж болно гэсэн. За энэ төхөөрөмжөө голлоо зогсож шүү заяа. За тэгээд нэг хөлөндөө мөрний хэмжээтэй зай тавилаа, нэг хөлөө урагшаа тавилаа, баруун хөлөөрөө арагшаа тулчна гэсэн. За эндээс амьсгаа авлаа. Эндээс хоп доошоо дуулгалаа. За уран заяад явах юм 12 7 огшин явлаа. Гараа ийш. Энэ ийш явал. Ирүүний харалтай болгоч. Ингэж татах юм. Ингэж бүр уршаа. Тэг яг миний энэ гар дээр л ирэх За. За яваадаг. Тэгээд энийг юм гэх юм те. Дэлхлээ татлаа. Тэг чи жоох уршлуулч. За 5. Амсгаалаа. 6. Ялаа. Яадаг. Амхан байна уу? Хэцэн байна. Өршлөгч рүүгээ харж байгаа сүүлийн 5. Дулаа. За сүүлийн 3 явна штэ орон заяа явлаа. Чухал зүйл бол дасгал дээр техник маш чухал багтаа. Сайн төвлөрнө гэдэг штэ тий. Хөлөндөө мөрний хэмжээтэй параллел тавина гэдэг манай өнөөх шум чи ямар одоо титаник уу? Яах гэдэг юм? За зөв орно штэ. Ардлын үл нуглаад. За нүрээ урагшаарл. Ингээд дандаа буруу ороод итгэхгүй. За ээж хоёлаа ингээ хардаа. Гар юм доошоо заяа. За одоо эндээс ирүүний харалтай цээж нь хөдлөхгүй гар л явна шүү заяа. За тэнийг. За. 2. Амсгаа одоо гаргана шүү. Болоо. Хэд үү? 3 буулгалаа. Зөв орно шүү техник. Техник бол маш чухал. 4. Хойшоо сунгахтаа яг энд өвчин мэдрэх хэрэгтэй байхгүй юу? Өвдөх хэрэгтэй. Яг сугруу. Яг зөв. 5 яваад өг. Энд цаалаа. 2. Дээшлүүлэхдээ удаан гэсэн шүү. Боломжтой энэ дээр артаа буруу явж байгаа огцон минь бол мөрөө мөлтлөө шүү. За тэгэхээр маш сайн төвлөрөн шүү. Босноо. Чи өхдөж. Гүст орно шүү. Зэ чи дуурахгүй. За сүүлийн 2. За сүүлийн багш нь энэ ардаасаа баг хүүхдтэйгээ чамаа дэмжээд байна. Манай хүүхэд чиний өгсгийг
Багш нь чиний мөөмийг дэмжээ ард чинь зогсож ш. За яа та. Болж гэнэ үү? Болж байгаа юм. Орсон уу? Зөв юм уу? Дуусахгүй үргэлжлүүлээ 3 явах уу? 3 явъя. За яа. Сүүлийн 3 дэмжээр огтоо. 2. Ганцхан явлаа тамко. За сан. За ясгаа. За ингээд багшийн хувьд та хэдийн хамгийн сүүлийн төхөөрөмж оруулж дууслаа. Бүгд маш сайн орж байна. Тэгээд бэлтгэл маань талдаа орцсон учраас манай хэдийн ачаал даах чадвар бол бүр анхныхтайгаа харьцуулахад бол маш сайн нэмэгдсэн байна. За ингээд өнөөдөр цэшний булчин хамтдаа одоо орсон найзаараа маш их баярлалаа. Барах чинь өгөөмөр манаас энэ охтуудад манай гоё урам зориг яаж одоо тий өөрсдөө цааш давнд болж чадах вэ гэдэг тал дээр жоохон зөвлөгөө өгвөл. Би бол яг нэг юм мэдж байгаа. Тэрний үгээр хэрвээ чи би чадна гэдэгтээ итгэх юм бол чиний туулах замын 50% дууссан гэсэн. Тэгэхээр та тэмцээнд орж ирэхдээ замыгаа 50% туулцсан байгаа байхгүй. Одоо тэгээд ерөнхийдөө хүн нэг хэр хоол явах бол биш хэр хоол зам туулсан байгаа гэдгээ бодох юм бол маш амархан болно гэсэн үг. Хамгийн гол нь та өөрийгөө бүтээж байгаа учраас үйл явцад нь гоё enjoy хийх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр эндээ ингээд та дурлаад хийх юм бол энэ аюу амархан болно гэсэн. Тэгэхээр би бол хувьдаа та дээр маш их барах байгаа. 10 жил хасна гэдэг бол ер нь зарим хүний хувьд л ингээд насан туршид нь биелэхгүй юм даваа байдаг байхгүй. Та хэдүүд бол ингээд баг сар өрхөө хугацаанд биелүүлсэн байгаа нь баг нэг хүн төрөлхтний 1% багтахаар хэмжээний тийм зүйл хийж чадсан. Тэгээд нэг зөндөө олон мянган хүмүүс үзэж байгаа бах тийм. Тэгэхээр одоо хэрвээ манай зураг чадсан бол одоо үзэгч та ч гэсэн чадна гэсэн үг. Хэн нэгэн чадсан бол та чи бид нар бүгдээрээ чадна гэсэн үг. Тэгэхээр Монгол хүн болонгоо эрүүл зэрэг байх болтугай. За гарын бэлгээ өгнө. За энэ дэр манай одоо оролцогчтой маань хэрэглээд явж байгаа зүйлүүд бас байна. Нэг үйл өгтүүдаа. Яа. Хадуу ногоотой харагдаад байна уу? Хадуу ногоотой байна. За энэ үйл. За сэм. За энэ үйл. За тэгээд энэ ч бол хамгийн чухал зүйл болох одоо Эрхэт Монгол медиа группийн маань 500 мянган төгрөгийн одоо медиа ирэх байгаа шүү. Тэгээд цаашдаа ажилтны амьдралд төсөй. Тэгээд өнөөдрийн маань нэвтрүүлэх зочноор ирсэн Өгөөмөр саяда маш их баярлалаа. За зочноо ямар тааж гаргаад өгчээ. Юу хин Томоко ариун 2 манай Батаг дуудаад намайг өлсөд байна гэж хэлээдэх заяа. Тэгээд би яг юу идмээр байна? Хоньны толгой гүзээлцгээ 2 идмээр байна гэж хэлээд. За та аваад. Хоньны толгойгоор өлсөд байна. Хоньны толгой манай багш чи одоо насаараа дахианы цээж мах идсэн шүү дээ. Гинтхэн огцом хоньны толгой гүзээлцгэн гэдэг. Төсөлд нь за дуусгая хоньны толгой гэхээр юм уу? Тэгснэ бодож байгаа нэрэж тийм дээ жирэмсэн хүн штэ. Жирэмсэн хүн гинтхэн дугаасаа додгод ёнкли юм орж ирдэг байхгүй. Багш битэрийг ариуна битэрийг хоньны толгой гүзээцгийн идмээр ингээд одоо батад хийлээд гэхээр битэр гүүгээд атсан байхгүй юу? Монгол хоньны толгой амар хандах. Өвөр Монголд хоньны толгой чинь 50 кав байдаг. Тийм үү? Боо 50 кав шүү 100 юм байдаг. Хөрөө боснах байсаар байна да 100 кав-ны сайхан байдаг. Мэмэ байна да. Ингээд өгчгсөн. Тэгээд энэ толгойн аваад чимчих. Тэгээд тийм штэ. Энийг гэдэг штэ. Энийг идэхээр уран болдог. Ааха. Окей. Чип юу. Head. Яа. Дахиад нэг нь Жимс. Ингээ шампанскотой идэв. Амар маягтай. Жимс. Тэр ноготой дараа Өнөг. Тэгэхээр хаад өөр өнөгтэй. Тийм. Ийм хэлбэртэй.
Тэгээд иддэг. What is this? Inside. No. Хоньны толгойг бол нэг юм ойлгосон юм шиг байна. Тэгээд гүзээцгийн гэхэд жаахан эргэлзээтэй би зөндөө хийсэн хэлбэр нэг юм бэ, улаан байна. Чи одоо Монголын хөргийн бэжиж дэндөө хийлгүү байна. Их чинь одоо анх Монголд ирээ 6 сар болоход уцаас байсан чи арай арчаагүй байна. Өчнөө хийлээд үзлээ тэгээд ойлгосон юм уу гүн мэдэхгүй. I got you. Ойлгож чинь гүзээлжин. What? Гүзээлжин. Гүзээлжигний одоо хомсоонч заалаа, томакогч өмдийн заалаа, дөнгөж одоо ойлгоч нь үгүй нь мэдэхгүй байгаа. Гүзээлжигнэ гэж хонны толгойг ярьж яраад л гараад ирсэн. Хэлсэн мө? Юу гэж хэлсэн? Мэ ингээ өгчихсэн тэгэхээр дөнгөж толгой өгчих. Ойлгох юм уу цаа чинь? Ойлгосон юм уу? Багш идэг гэдг нь яаж хэлсэн? Анохаа гор. Гүзээлжин байж байгаа хэцүүсэн тийм. Гүзээлжин гэж байна. За ойлгосон. Яригс огш амар үлсээд энэ хоньны толгой идмээр байна. Тэгтээ чансан толгой гэж хэлсэн мө? Би хийсэн тоо. Хөдөөний зураг болон гэдэг. Хийлийн За. Амар үлсээд шүү. Та жирэмсэн багтаа хоньны толгойн тритмер санагддаг гэсэн яасан? Би ганцаараа тэгээд. Би бүр айраг уумаар санагдчихсан. Бүр үлсээд байна. Би яг ингээд жирэмсэн байсан үеэ сансан. Би яг жирэмсэн багтаа би ер нь их баг өөх иддэг төрлийн хүн биш аахгүй юу? Тэгээ би нэг Америкт төрсөн. Тэгээд амар сонин мэдрэмж авсан юу гэхээр би өвчүүний өөх, тэгээд нөгөө сэмжний өөх, нэг шарсан илэг мэлэг, тэгээд хавирганы өөх, дандаа би өөхөр үлссэн байхгүй юу? Би ч өмнө говьт байхдаа жирэмсэн байсан. Тэгээд нэг өдөр бүр амар ингээд нэг хэсэглийн нэг юм мэдмээр санагдаад бүр үнэхээр ингээд цаанаас ингээд нэг юм үсээ заяа. Тэгээд тэгсэн чинь тэр нь айраг байсан байлээ. Тэг өвөл заяа ядж захт өвөл айраг хүсэж байгаа шүү дээ. Тэр жимсүү. Би хоньны мах иддэггүй байхгүй юу ер нь. Тэгсэн чи бүр хоньны толгой идмээр байна. Та хэд надтай хамт идэх үү? Шатгсан даварчдээ шүү дээ. Дээшээ гар би явдаа. Юу вэ шатгаач би ганцаараа идэх шүү. Дуусцаа одоо амарцгаа. Бид нар ч яхав те бид нарт ямар өгөхгүй штэ өгөхгүй. Тэгэл зөвхөн бодоол төсөөлөл өнгөрөх бах та. Өлсөд байна. Өлсөд байна. Хоньны толгой идмээр байна, гүзээлцгээ идмээр байна, ядраад байна. Өлсөд байна. Хоньны толгой. Бэж. Өлсөд байна. Урдаа явж авчираа. Бэж. Юу авах мэдэж юм уу? Окей. Хоньны толгой, чансан хоньны толгой идмээр байна. Гүзээлцгээ идмээр байна. За. Хурдан идмээр байна. Хурдл. Ойлгосноо? За, гооч. Хэр утах юм? Орон орны ойлголцох хэл ондооч бед бүгдийн хайрын хэл нэг. Хайртай бүсгүйгийнхээ төлөө дэлхийн хаанаас ч газрын гүнээс ч хүссэн зүйлийг олж авчрах хүндхэн үүрэг тохиолоо. Хичээгээрээ залуу минь. Тасаа аваад арилгаад ингээ сайхан цэвэрлээд ирэхээрээ араас нь сайхан нүүр чийгшүүлэгч бүтээгдэхүүнүүдэд сайн төрөвч хэрэгтэй. Нүүр хураашаад ирэхээрээ л арьс үрчигээд үрчлээ суух гад ирдэг. Тийм учраас бид нэр аль болох нүүрний чийгшил маш сайн анхаарал тавьж явах хэрэгтэй. Орхон бьютигийн өгсөн витаминтэй soft milk cleanser гэж байна. Энэ нэрээ айгу зөөлөн наа чиг эмзэг арьстай хүмүүст айгу зүгээр гэсэн. Би тэгээ юмтай юм шиг айгу их хэрэгэлдэг. Яа ингэж тасан цэвэрлэгчээр энэ нүрийг цэвэрлждэг. Үлдснээр ингээд юмтай юм шиг арч хайчдгийн. Өглөө 6:30-д босно. Өдөр ялаа хий. Орой 23 цагт ясаад амраа гэдэг. Тэр гүн чийгшүүлэгч байгаа. Орхон бьютиг бас rejuvenating нэг нөхөн сэргийх тас юм шиг байлээ. Эмзэгшүүлт, улаалт,
бүх юмыг дардаг. За тэгэл боллоо даа. Доктор Медаксын шампунь бодоо анжууруулах чи бүр үнжинтнээс ингээд зарж шít бүр ийм болгоцсон. Тэгэхээр над хамгийн их төрөвлөн юм юу би ингээд төрөлтийг борж байгаа дээрээс хими ингээд хим хийсэн юм биш юм. Нөр миний ус амар ингээд гөмтөлтэй. Чи анжууруулах чинь бүр амар гой болгоно ингээд өсөж жоод ингээд жарандаа манаас ингээд өсөө угаасны дараа ингээд анжууруулах төрсөн чинь ингээд сам дийлдэггүй шүү дээ. Нэг удаа хэрэгсэн ч байна уу да ингээд чам шууд мэдээд энэ чихэд байна да. Доктор Медаксын байна да. Уураадаг бүтэгдэн болох нь би үнэхээр хэрэглэх дуртай. Төрөлж ирсэн ходоо хоног дотор өдөр хэрэглэж байгаа ус бас амар сайхан гялгард ингээд болж байгаа. Яна. Эра. Манай толгой Тийм. энэ хоёр бүгд аваад тэгээд өглөөнөөс хойш өдрөөс хойш хэлсэн шүү дээ. Тийш дээ. Манай толгой шүү. Өглөөд байна. Ирж байгаа мó хаана ирж байгаа мó? Бэйгнара. Эхнэрүүдийн захиас гэдэг эрчүүд бидний хувьд хуйлал гэсэн үг. Оо яна. Они толго. Яна. Ялангуяа хөл хүнд эхнэрийн хүсэл гэдэг хязгааргүй. Тэд хизээж хаанч юу ч хүсч мэднэ. Сано. Они толго хамбен. Ишэ. Байтла. Яна. Они толго. Байгас. Дэлгүүр нүүлгэх шахаж эцэст нь нэг юм олох нь ч олсоо. Сано. Гузестин хамбен. Гүзээ юу? Гузескин. Гүзээ юу? Гузескин. Гүзээ би хаанаа олоод өгөхөө тань. Яна. Гүзээ. Гузескин яна. Гүзээлцгэн. Они толго. Хари. Юу яа? Они толго. Үзэлцэн гэсэн шүү дээ. Гүзээ. Гузескин яна. Гүзээлцгэн. Окей? Огу. Гүзээ. Тийм. Гүзээ хаанаа олоо тэнд байгаа юм болоо. Би олоод өгөө. Монгол хэлээ хурдан сайжруулахгүй болж горьгүй нэ. Гүзээ вэ штэ. Яанда беби. Баярлалаа. Яна гүзээлцэн гэж. Гүзээ аваад ир. Тэний нийтэд. Окей. Уучлахаас гүзээлцэн гэж гүзээ аваад. Одоо өнгөрсөн баяртай. Хөвслийн төлөөх аялалд нэгдсэн бүсгүйчүүд өөрчлөлтийн төлөөх замынхаа талд ийхүү орлоо. Дараагийн дугаарт оролцогчдод хаягдсан чин сэтгэлийн мэдчилгээ бидний сэтгэлийг хэрхэн довтолж эсгэл алдуулан хөгжөөнд цолиулж хүлээж байна. Хэрэлжийн цэнгэг агаар дөнгөрүүлэх бидний аялал өндөрлөж Улаанбаатар хотын зүг хөлгийн жолоо залах болно. Өөрийнхөө төгс хөлбөрийг бүтээхийг хүсч байвал завгүй, чадахгүй, боломжгүй гэсэн шалтгаанаа ардаа үлдээгээд яг одоо бидэнтэй цуг гэл. Энэ бол Ануухаас фитнес шоу.